За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээрээ бүгдээ хамтдаа 91 дахь удаагийн топик 2 шалгалтын материалын сонсохын 1-ээс 50 хүртэлх дасгалыг тайлбарлаад явцгаанаа. За эхнээс нь дасгалаа эхлээ шууд явцгаая. 제 91회 한국어 능력 시험 2 듣기 아래 1번부터 50번까지는 듣기 문제입니다. 문제를 잘 듣고 질문에 맞는 답을 고르십시오. 다음을 듣고 가장 알맞은 그림 또는 그래프를 고르십시오. 한 번 읽겠습니다. 1번. 손님, 마음에 드는 넥타이 있으세요? 제일 오른쪽에 있는 줄무늬 넥타이가 괜찮아 보이네요. 그럼 이걸로 꺼내서 보여드릴까요? За сая бүгдрээ сонсоод үзлээ. 1-ээс 3 дахь дасгал нь болохоор дараахыг сонсоод хамгийн тохирох зураг болон графикийг сонгох тийм дасгал байгаа. За эхнийхтэй нь бүгд орчуулад явцгаая. 손님, 마음에 드는 넥타이 있으세요? За үйлчлүүлэгчээ танд таалагдж байгаа ийм зангай байга요. 제일 오른쪽에 있는 줄무늬 넥타이가 괜찮아 보이네요. Тэгсэн чинь эрэхтэй нь хамгийн баруун талын болонд байгаа энэ судалтай зангай их зүгээр харагдаж байна. За тэгсэн чинь эмэгтэй нь 그럼 이걸로 꺼내서 보여드릴까요? За тэгвэл би танд энийг ингээд гаргаад үзүүлэх үү гэж байна. За бүгдээрээ зургнаас нарах юм бол эхнийх дээр нь бүр баглаад өгсөн байна тий. За хоёр дахь дээр нь тэр шилэнд дотор байгаа тэр зангай руу зааж байна. Гурав дахь нь гаднаас орж ирж явах шиг байна. Дөрөв дэх нь зангайгаа бүр зүгээд үдцсэн байна. Тэгэхээр саяны харилцаа яриаг ингээд харах юм бол зөв хариулт нь хоёр дахь нь байна. За дараагийнхаа сонсоод үзье. 2번. 이 사과 정말 달고 맛있네요. 그러네요. 하나 더 깎을까요? 네, 좋아요. 수미 씨는 먹고 있어요. 제가 할게요. За хоёр дахь дээр нь эрэхтэй хэлжиндээ 이 사과 정말 달고 맛있네요 гэдэг нь болохоор энэ алим үнэхээр чихэрлэг тэгээд бас айгүй амттай юм аа гэж тэгсэн чинь эмэгтэй нь 그러네요 харин тийм байна. 하나 더 깎을까요 гэдэг нь болохоор дахиад нэгийг арилгах уу гэсэн чинь эрэхтэй нь 네 좋아요. тэгье 수미 씨는 먹고 있어요. 제가 할게요. 수미 чи идэж бай би хийя гэж байна. За эхнийхэн зураг дээр нь харах юм бол адилхан хоёулаа идэж байна. Тэгээд эрэхтэй нь арилгах гэдэг алин руу гарна явчин те. За хоёр дахь дээр нь харах юм бол тэр бүр ингээд уудтай алим ингээд эмэгтэйдээ өгч явах шиг эмэгтэйгээс авч гэнэ үү. За ямар ч тийм зураг байна. Гурав дахьыг харах юм бол за бүр сүүвч юм уунда аягалж өгч байна. Дөрөв дэх нь хоёулаа савтай алим барьсан байна те харьцагтай. Тэгэхээр энэний зөв хариулт нь нэгтгэх нь байна. 자, дараагийнхыг сонсоод үзье. 3번. 최근 한 조사에 따르면 성인 독서율이 계속 감소하고 있는 것으로 나타났습니다. 독서를 하지 않는 이유로는 일 때문에 시간이 없어서 라는 응답이 가장 많았고, 책 대신 다른 매체를 이용해서 책 읽는 습관이 안 들어서가 그 뒤를 이었습니다. За, одоо болохоор энэ юу байгаа? Саяных нь зураг байсан бол энэ болохоор график болсон байгаа. За, орчуулад үзье. 최근 한 조사에 따르면 자, сүүлийн нэгэн судалгаанд харах юм бол 성인 독서율이 계속 감소하고 있는 것으로 나타났습니다. За, насан туршидтын ном унших одоо тэр хувь
тогтмол ингээ буурсан байгаа үзүүлэлтээр гарсан байна. 독서를 하지 않는 이유로는 자, 너무 쉽고 ийм байгаа шалтгаанаар нэг авч үзэх юм бол 일 때문에 시간이 없어서 ажлаас болоод ингээд унших цаг байхгүй гэдэг 라는 응답이 가장 많았고 자, энэ хариулт нь хамгийн их 책 대신 다른 매체를 이용해서 자, 넘나서 өөр зүйл ашиглаад уншиж байгаа. 책 읽는 습관이 안 들어서가 그 뒤를 이었습니다. За, ном унших зуршил анхнаасаа байхгүй гэдэг ийм хариултууд нь түүний дараа орж ий гэж юм. Тэгэхээр харах юм бол эхнийх нь тэр 1 2 3 гэд харчиж болохоор энэ тэ. За. Хариултыг бүгдээ ингээ харах юм бол эхний график дээр болохоор буурж байгаад өгссөн байна. Хоёр дахь нь өгсөж байгаад буурсан байна. Тэгэхээр би ч ингээ тогтмол доошоо буурч байгаа гэсэн үзүүлэлт учраас энээр айл нэг нь хоёулаа биш байна. За 3 4-ийг харах юм бол энэ болохоор ном уншихгүй байгаа шалтгаанаар нь ингээд авч үзсэн байна. Эхнийх нь 일 때문에 시간이 없어서. За энэ болохоор зөв байна те. Ном нэг юу ажлаас болоод цаг зав байхгүй гэдэг нь хамгийн их нь байна. Хоёр дахь нь болохоор 책 대신 гэдэг болохоор номноос өөр зүйл ашиглаад гэж байгаа нь. Хоёр дахь нь, гурав дахь нь за зуршил нь байхгүй гэдэг яг таарч байна те. Тэгэхээр эхний гурав дахь нь зөв хариулт байна. Дөрөв дахь нь болохоор тэр 2 3 2-ын байрны солигдсон болохоор буруу хариулт болчихж байгаа гэсэн. За дараагийн сонсоод үзье. 다음을 듣고 이어질 수 있는 말로 가장 알맞은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 4번. 어제 요가 학원에 왜 안 나왔어? 할머니 생신이라 부모님하고 할머니 댁에 갔다 왔어. За 4-8 нь болохоор дараахыг сонсоод үргэлжлэх хамгийн тохиромжтой тэр өгүүлбэрийг нь сонгох байгаа. За бүгд орчуулад үзье. Эрэхтэй нэг чинь те. 어제 요가 학원에 왜 안 나왔어? Өчигдөр ингээд йогийнхаа сургалтанд яагаад ирээгүй юм бэ гэж асууж байна. Тэгсэн чинь эмэгтэй нь 할머니 생신이라 부모님하고 할머니 댁에 갔다 왔어. Эмээгийн маань төрсөдөр болохоор аав ээжтэйгээ хамт эмээгийн гэр рүү яваад ирсэн гэж байна. 하루일тын харах юм бол эхнийх нь 그래 안 나와서 걱정했어. тийм үү? Ирээгүй болохоор ч санаа зовсон. Хоёр дахь нь 무슨 학원에 다니고 있어? ямар сургалтанд одоо ямар дамжаанд явж байгаа юм бэ? Гурав дахь нь 그래 할머니 댁에 언제 가? тийм үү? эмээгийнхаа гэр рүү хизээ явах юм бэ? дөрөв дахь нь 부모님과 함께 가기로 했거든. гэдэг нь болохоор эцэг эхтэйгээ хамт явахаар болсон юм аа гэж утгаар хэлж байна. За үг нь эрэгтэйгийн хэлэх үг нь болохоор ирээгүй болохоор ч санаа зовсон гэдэг утгаараа 4-ийн 1 зөв хариулт байна. 5번. 우리가 둘러본 가게들 중에 어느 가게의 소파가 괜찮았어요? 저는 처음에 갔던 가게의 소파들이 제일 나은 것 같아요. За 5 дээр харах юм бол эмэгтэй хэлж байна те. За 우리가 둘러본 가게들 중에 어느 가게의 소파가 괜찮았어요. За хоёулангийн ингэж үзсэн дэлгүүрүүд дундаас аль дэлгүүрийн за бууднан зүгээрээ дажгүй байсан бэ гэж асууж байна. Эрэхтэй нь 저는 처음에 갔던 가게의 소파들이 제일 나은 것 같아요. надад болохоор анх очиж үзсэн дэлгүүрийн будангууд их зүгээрээсэн гэж хэлж байна. 하루일тын нэгийг нь хараад үзье. 그럼 거기로 다시 가볼까요? тэгвэл тийшээ дахиад очиод үзэх үү? Хоёр дахь нь 아직 한국 밖에 안 가봤는데요. гэдэг нь болохоор хараахан нэгээс өөр газар ингээд очиагүй байна штэ гэж утгаараа. Гурав дахь нь 그럼 이 소파를 사는 게 어때요? тэгвэл энэ бууданг авах юм бол ямар вэ нэ? Дөрөв дахь нь 집 근처에 있는 소파 가게에서 샀어요. гэрийн ойролцоо байдаг ингээд буудан зардаг дэлгүүрээс авсан гэж байна. Тэгэхээр эндээс хамгийн тохирох зөв хувилбар нь болохоор за анхны очсон дэлгүүр рүү очиод үзэхгүй гэдгээрээ 5-ийн 1 нь зөв хариулт байна. 6번. 수미야, 오늘 면접 있지? 면접 잘 봐. 어쩌지?
벌써부터 너무 떨려서 아무 생각이 안 나. За 6 гарах юм бол энэ дээр хэрэгтэй хэлжинтэй. Сүми야, 오늘 면접 있지? 면접 잘 봐. гэдэг нь болохоор Сүми өнөөдөр ярилцлагатай үсттэй. ярилцлага сайн өгөөрэй гэж байна. Тэгсэн чинь эмэгтэй нь 어쩌지? яадаг үлээ? 벌써부터 너무 떨려서 아무 생각이 안 나. түрүүнээс хойш айгүй ингээд сандраад ерөөсө толгоонд юу ч орж ирэхгүй байна гэсэн утгаараа. За хариултыг харах юм бол нэг нь 면접 날짜를 다시 확인하고 알려줘. За ярилцлагынхаа өдрийг ингээд дахиад шалгаад надад ингээд хэлээрэй гэсэн утгаараа. Хоёр дахь нь 준비 많이 했으니까 잘할 수 있을 거야. За ингээд юунда ярилцлагандаа сайн бэлдсэн болохоор сайн ингээд өгч чаднаа гэсэн утгаараа. Гурав дахь нь 면접 보기 전인데 안 떨린다니 대단하다 гэдэг нь болохоор ярилцлага өгөхийн өмнөх нь байгаад чинь ингээд огт сандрахгүй байна гэдэг нь айгүй гайхалтай наа гэсэн утгаараа. Дөрөвдөг нь 생각하지 못한 질문을 받아서 정말 놀랐겠네 гэдэг нь болохоор ерөөсөө огт ингэ төсөөлж байгаагүй бодож байгаагүй юм асуулт нь ирсэн болохоор цочирдсан байхаа гайхсан байхаа гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр эндээс за 6-гийн 2 нь зөв хариулт байна. 7번. 이 드라마 처음 보는데 내용도 좋고 대사도 재미있네요. 그렇죠. 이 드라마 쓴 작가의 작품들은 다 재미있어요. За 7 гарах юм бол эрэхтэй хэлжинтэй. 이 드라마 처음 보는데 내용도 좋고 대사도 재미있네요. За энэ драмыг ингээ анх удаа үзсэн чинь ингээ агуулгын чсэн зүгээр ер нь гарч байгаа үг хэллэг нь чсэн их сонирхолтой юм аа гэж тэгсэн чинь эмэгтэй 그렇죠. тийм байгаа зү. 이 드라마 쓴 작가의 작품들은 다 재미있어요. драмыг бит найруулсан зохиолчийн бүтээлүүд нь одоо кинонууд нь гэсэн бүгдээрээ сонирхолтой гэсэн утгаар хэлж байна. 자, эхнийх нь болохоор 맞아요. 팀의 이전 작품은 내용이 별로였어요. За өмнөх ингийн бүтээлийнх нь одоо юм киноных нь агуулга нь айгүй сонирхолтой онцгой байсан гэж утгаар байна. Хоёр дахь нь 그래요. 이 드라마 다 보면 다른 작품도 봐야겠어요. тийм гэж юу? Тэнгүүтээ энэ одоо драмыг бүгдийг нь үзээд дуусчих юм бол одоо өөр бүтээлүүдийг нь ч гэсэн үзэх хэрэгтэй байна гэсэн утгаараа. Гурав дахь нь 맞아요 гэдэг нь болохоор тийм ээ. 이 드라마는 몇 번을 다시 봐도 재미있네요. Энэ драмыг ингээ хэдэн удаа ч гэсэн ингээ давтан үзсэн гэсэн одоо ийм сонирхолтой гэсэн утгаар хэлж байна. 자, дөрөвдөг нь 그래요. 이 작가가 처음으로 쓴 작품인 줄 몰랐어요. гэдэг нь болохоор тийм үү би энэ зохиолчийн анх удаага ингээ найруулж бичсэн одоо ингээ кино бүтээл гэдгийг нь мэдээгүй гэсэн утгаараа. Тэгэхээр эндээс хамгийн зөв үйлдвэр нь за энэний 7-гийн 2 нь байна. 자, 8-ыг сонсоод үзье. 8번. 손님, 운동화에 얼룩이 많네요. 생긴 지 꽤 오래된 것 같은데요. 네. 제가 집에서 해봤는데 안 지워지더라고요. 깨끗하게 될까요? 자, энэ дөр болохоор хэлж байгаа юм ихтэй 손님, 운동화에 얼룩이 많네요. Үйлчлүүлэгчээ таны пүүзэн дээрх нэлээ ингээд тол бэхтэй байна. Нэлээ бохирдсан байна. 생긴 지 꽤 오래된 것 같은데요. гэдэг нь болохоор энэ нэлээд одоо тол болоод нэлээд удцсан юм шиг бололтой байна гэсэн чинь эрэхтэй нь 네, 팀에 제가 집에서 해봤는데 안 지워지더라고요. гэдэг нь болохоор би ингээд гэртээ хийгээд үзсэн чинь огт арилахгүй байна лээ. 깨끗하게 될까요? гэдэг нь болохоор цэвэрхэн болох болов уу гэж асууж байна. За хариулт нь нэг нь 얼룩이 잘 지워지는 것 같아요. 자, энэ толб нь сайн арилсан юм шиг байна. Хоёр дахь нь 운동화를 깨끗하게 신으셨네요. гэдэг нь болохоор пүүзээ цэвэрхэн өмсд юм байна гэж утгаар хэлж байна. Гурав дахь нь 해봐야 알겠지만 최대한 없애볼게요. За ингээ хийж иж мэдэгч гэсэн одоо сайтар арилгах гээд үзье гэж утгаараа. Дөрөв дахь нь 집에 돌아가서 다시 한번 지워보려고요. Гэртээ ингээд буцаж очиод дахиад нэг удаа ингээд цэвэрлээд арилгах гээд үзэх гэдэг гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр эндээс зөв хариулт нь 8-ийн
3 байна. За дараагийнхын бүгдрээ сонсоод үзье. 다음을 듣고 여자가 이어서 할 행동으로 가장 알맞은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 9번. 기차 탈 때까지 시간이 좀 남았네. 그러네. 저 카페에서 커피 한 잔 마시자. 응. 난 기차에서 먹을 김밥 좀 사서 갈 테니까 먼저 들어가 있어. 알았어. 카페에 앉아 있을게. За 9-12 нь болохоор дараахыг сонсоод эмэгтэйгийн хийх үйлдэлийн одоо хамгийн зөв үйлбэрийг нь сонгоно гэсэн байна. Тэгэхээр энэ 9-12 нь дандаа эмэгтэйгийн хийх үйлдэлүүдийг нь хариултаа сонгоно гэсэн үг байгаа шүү. За бүгдээр орчуулад үзье. Кича талдэг까지 시간이 좀 남았네 гэдэг нь болохоор вагонд суух хүртэл цаг нэлээд үлдсэн байна, жоох үлдсэн байна гэсэн чинь эрэхтэн 그러네 харин тийм байна. 저 카페에서 커피 한 잔 마시자. Тэр кафед очоод нэг ая кофе ууцгаая гэж тэгсэн чинь эмэгтэй нь гэдэг нь болохоор тэгья. 난 기차에서 먹을 김밥 좀 사서 갈 테니까 먼저 들어가 있어. Би вагонд ингээд идэх 김밥 ингээд аваад ирэх болохоор чи ингээд төрүүлээд очоод орж бай гэж утгаар хэлж байна. Эрэхтэн 알았어. 카페에 앉아 있을게. ойлголоо. Кафед ороод суужия гэж байна. За эхнийх нь 김밥을 산다. 김밥 худалдаж авна. Хоёр дахь нь 기차를 탄다. За вагонд суuna. Гурав дахь нь 자리에 앉는다. За энэ юу суудал дээрээ суuna. Дөрөв дахь нь 카페로 들어간다. За кафе руу орно. Тэгэхээр эндээс эмэгтэйгийн хийх үйлдэл нь 9-ийн 1 нь байна. 10-ыг сонсоод үзье. 10번. 자동차 수리하러 왔는데요. 김수미로 예약했어요. 네. 차 열쇠 주시고 고객 대기실에서 잠깐 기다려 주세요. 열쇠는 차 안에 두었어요. 대기실은 이쪽으로 가면 되나요? 네. 자동차 상태 확인하고 말씀드리겠습니다. 자, 10 дээр болохоор эмэгтэй ингэж байна те. 자동차 수리하러 왔는데요. 김수미로 예약했어요. машина ингээд янзлуулахаар ингээд за ирлээ. 김수미 гэдэг нэрээр ингээд захиалга өгсөн байгаа гэж тэгсэн чинь эрэхтэн 네, 차 열쇠 주시고 고객 대기실에서 잠깐 기다려 주세요. за машиныхаа түлхүүрийг ингээд үлдээгээд үйлчлүүлэгчийн хүлээлгийн өрөөнд очиод түр хүлээгээд байж байгаарэ гэж байна. Эмэгтэй гэсэн чинь 열쇠는 차 안에 두었어요. түлхүүрээ машин дотор ингээд үлдээцээ. 대기실은 이쪽으로 가면 되나요? хүлээлгийн өрөө ийшээ явбал зөв үү? асуусан чинь эрэхтэн тийм ээ. 자동차 상태 확인하고 말씀드리겠습니다. машиныг ингээд оншилж үзээ. танд ингээд хэлье гэж байна. эхнийх нь 고객 대기실로 간다. үйлчлэгчийн хүлээлгийн өрөө рүү явна. хоёр дахь нь 남자에게 열쇠를 준다. 자, эрэхтэй түлхүүрээ өгнө. гурав дахь нь 차의 상태를 확인한다. машины нөхцөл байдлыг шалгана гэж байна. дөрөв дахь нь 차를 수리하려고 예약한다. машина ингэж янзлуулах гээд захиалга өгнө гэж байна. Тэгэхээр эндээс эмэгтэйгийн хийх үйлдэл нь нэгдэх нь буюу 고객 대기실로 간다 гэдэг нь зөв үйлбэр байна. 자, 11ыг сонсоод үзье. 11번. 수미 씨, 미술 연필은 골랐어요. 더 살 게 있어요? 물감을 사야 하는데 찾는 게 안 보이네요. 제품 이름 알려줘요. 직원한테 그 제품이 있는지 물어볼게요. 아니에요. 제가 물어보고 올 테니까
민수 씨는 여기에서 기다려요. 자, 11 дээр 이렇게 ингэж байна те. 수미 씨 미술 연필은 골랐어요. 더 살 게 있어요. 자, 수미. 자, уран зургийн харандаага сонгочихсон. өөр авах юм байгаа юу? гэсэн чи эмэгтэй нь 물감을 사야 하는데 찾는 게 안 보이네요. 우선 보드가 авах хэрэгтэй байдаг. ингээ хайсан чинь харагддаггүй гэсэн чи эрэхтэн 제품 이름 알려줘요. 우선 보드гийнхаа нэрийг нь ингээд хэлээд өгөө. 직원한테 그 제품이 있는지 물어볼게요. 자, 아질치나스 тэр 우선 보드нд байгаа юу гэдгийг нь асууя гэсэн чи эмэгтэй 아니에요. 그러니까 오케이 яг юм бэ. 제가 물어보고 올 테니까 민수 씨는 여기에서 기다려요. Би очиод ингээд асуугаад ирэх болохоор 민수 эндээ ингээд хүлээж бай гэж байна. Эхнийх нь хариулт нь 물감을 찾아본다. 자, 우선 보드гийг ингээд хайхаар явнаа гэсэн утгаар байна. За, хоёр дахь нь 미술 연필을 고른다. уран зургийн одоо харандаа сонгоно. Гурав дахь нь 직원에게 물어본다. 자, энэ ажилчнаас нь асууна. Дөрөв дахь нь 남자에게 제품 이름을 말한다. За, эрэгтэйд усан будгийнхаа нэрийг нь хэлнэ гэж байна. Тэгэхээр энэний зөв үйлдэл нь 11-ийн 3 байна. За, 12-ыг сонсоод үзье. 12번. 무대 점검 끝났습니다. 이제 무대 연습 진행할까요? 네. 지금 무대 앞으로 공연팀들을 데리고 와줄래요? 연습 전에 진행 순서 설명하게요. 알겠습니다. 촬영팀한테 연습 시작할 거라고 연락할까요? 그건 제가 할게요. 얼른 다녀오세요. 자, 12-ыг харах юм бол эмэгтэй нь хэлж ин тэ. 무대 점검 끝났습니다. За, энэ тайсны ингээд хяналтын ажил ингээд дууссан. 이제 무대 연습 진행할까요? гэдэг нь болохоор одоо ингээд тайзан дээрх ингээд бэлтгэлээ ингээд өргөжлүүлэх үү гэж байна. Тэгсэн чи эрэхтэй 네, 대기야. 지금 무대 앞으로 공연팀들을 데리고 와줄래요? гэдэг нь болохоор одоо тайз руу ингээд жүжигчдийн багийг дагуулад ирэх үү? 연습 전에 진행 순서 설명하게요 гэдэг нь болохоор бэлтгэлийн өмнө одоо ингээд явагдах ингээд дистаралыг танилцуулах гадаа гэж байна. Тэгсэн чи эмэгтэй нь 알겠습니다. ойлголоо. 촬영팀한테 연습 시작할 거라고 연락할까요? гэдэг нь болохоор за, тийм зураг авалтын багийнханд ингээд эхлэж байгаа гэж одоо холбоо барих уу, дуулах уу гэсэн чинь эрэхтэй нь 그건 제가 할게요. 얼른 다녀오세요. Тэр нь болохоор за, тэрийг нь би хийя. Чи ингээд түргэн яваад ирээ гэж утгаар хэлж байна. За, нэгдэх нь 촬영팀에게 연락한다. За, зураг авалтын багийнханд мэдэгдэнэ. Хоёр дахь нь 진행 순서를 설명한다. За, үйл явцын дарааллыг ингээд тайлбарлана. Гурав дахь нь 공연 무대를 점검한다. За, тоглолтын энэ тайзыг ингээд шалгах ажил явагдана. Дөрөв дахь нь 공연팀을 데리러 간다. За, тэр жүжигчдийн багийг дагуулж ирэхээр явна гэж байна. Тэгэхээр энэний 12-ийн 4 зөв хариулт байна. За, дараагийнхаа сонсоод үзье. 다음을 듣고 들은 내용과 같은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 13번. 와, 10년 만에 와보니까 여기 많이 변했다. 내가 알던 곳이 아닌 것 같아. 길도 넓어지고 가게도 많아지고. 그러네. 그런데 저기 인주 서점은 아직도 그대로 있어. 정말이네. 우리 대학 다닐 때 전공책 사러 자주 갔었잖아. 자, 13-аас 16은 болохоор 다음을 듣고 들은 내용과 같은 것을 고르십시오. дараахыг сонсоод одоо энд саяны ихтэй адилхан агуулга нэгтэйг нь сонгох тийм асуулт байна. Бүгд орчуулад үзэх юм бол эмэгтэй нэг чинь те
와, 10년 만에 와보니까 여기만이 변했다. 10жилийн дараа ирсэн чинь энэ авь нэлээд өөрчлөгдөжээ. Гэсэн чи эрэхтэн гэдэг нь болохоор тийм ээ. 내가 알던 곳이 아닌 것 같아. гэдэг нь болохоор миний мэддэг байсан газар биш юм шиг санагдаж байна. 길도 넓어지고 가게도 많아지고. За энэ нь болохоор зам нь ч гэсэн ингээд өргөсөөд дэлгүүрцсэн ингээд ихссэн байна. 자, тэгсэн чинь эмэгтэй 그러네. harин тийм ээ. 그런데 저기 인주 서점은 아직도 그대로 있어. гэдэг нь болохоор тэнд 인주 номын дэлгүүр одоо хүртэл яг ингээд тэндээ байж штэ гэсэн чинь эрэгтэй 정말이네. тийм биш үү? 우리 대학 다닐 때 천권책 사러 자주 갔었잖아. гэдэг нь болохоор хоёулаа ингээд их сургуульд байх үедээ одоо мэрэгжлийн тийм сурах бичиг авахаар ингээд айгүй очиж исэн шүү дээ гэж утгаар хэлж байна. 자, хариултын нэг нь харъя. 길이 예전에 비해 좁아졌다. зам нь өмнөхийг бодоход илүү ингээд нарийсаа давчуу болсон гэж утгаар байна. Хоёр дахь нь 여자는 이곳에 처음 와봤다. За, эмэгтэй энэ газар анхудаа ирж үзэж байгаа. Гурав дахь нь 남자는 인주 서점에 간 적이 없다. эрэгтэй 인주 номын дэлгүүр рүү очиж исэн удаа байхгүй. Дөрөв дахь нь 인주 서점은 지금까지 같은 자리에 있다. 인주 номын дэлгүүр одоо хүртэл яг нэг л байранда байсаар байгаа гэдэг утга байна. Тэгэхээр зөв хариулт нь 13-ийн 4 байна. 14-ийг сонсоод үзье. 14번. 안내 말씀드립니다. 고객센터에서 빨간색 지갑을 보관하고 있습니다. 지갑은 조금 전에 1층 구두 매장에서 발견되었습니다. 잠시 후 8시에 백화점이 문을 닫으니 지갑을 분실하신 고객님께서는 그 전에 5층에 있는 고객센터로 와주시기 바랍니다. За, энэ дээр эмэгтэй хэлж байна те. 안내 말씀드립니다. 자, ингээд мэдээлэл хүргье. 고객센터에서 빨간색 지갑을 보관하고 있습니다. үйлчлүүлэгчийн төв дээр улаан өнгийн төрөвчийг түр хадгалж байна. 지갑은 조금 전에 1층 구두 매장에서 발견되었습니다. За, энэ хүү төрөвч нь хэсэг хугацааны өмнө нэг давхрын гутлын дэлгүүрээс ингээд олдсон. 잠시 후 гэдэг нь болохоор хэсэг хугацааны дараа 8시에 백화점이 문을 닫으니 их дэлгүүр хаалгаа барих тул 지갑을 분실하신 고객님께서는 төрөвчийн алга болгосон үйлчлүүлэгч 그 전에 дэлгүүр хаахаас өмнө 5층에 있는 고객센터로 와주시기 바랍니다. 5 давхарт байрлах үйлчлүүлэгчийн төв рүү хүрэлцэнхийг хүсэж байна гэж утгаар байна. За, эхнийх нь 분실물은 구두 매장에 있었다. За, энэ хайсан гээсэн зүйл нь гутлын дэлгүүрт байсан. Хоёр дахь нь 오후 8시에 지갑이 발견되었다. За, энэ оройны 8 цагийн үед төрөвч олдсон. Гурав дахь нь 고객센터는 구두 매장 옆에 있다. За, үйлчлүүлэгчийн төв гутлын дэлгүүрийн хажууд байрладаг. Дөрөв дахь нь 지갑을 잃어버린 사람은 1층으로 가면 된다. За, төрөвчийн алга болгосон хүн нэг давхар руу очиорой гэсэн утгаар. Зөв хариулт нь болохоор за, хайсан зүйл нь юуны гутлын дэлгүүрт байсан гэдгээрээ 14-ийн 1 нь зөв хариулт байна. 자, 15-ыг сонсоод үзье. 15번. 오늘 새벽 4시경 인주 앞바다에서 낚싯배가 바위에 부딪히는 사고가 발생했습니다. 배에 타고 있던 사람들은 경찰에 의해 모두 구조되었고 다행히 다친 사람은 없었습니다. 현재 경찰은 배에 타고 있던 사람들을 상대로 정확한 사고 원인을 파악하고 있습니다. 자, энэ дээр сонсоод үзэх юм бол эрэгтэй хэлжинтэй. 오늘 새벽 4시경 인주 앞바다에서 낚싯배가 바위에 부딪히는 사고가 발생했습니다.
Өнөөдөр өөрийн 4 цагийн үед Инжүү далайн эрэг дээр загасчны завь хаттай мөргөлдсөн осол гарсан байна. P5의 있던 사람들은 자연 소지성 хүмүүс 경찰에 의해 모두 구조되었고 гэдэг нь болохоор цагдаагийн ачаар бүгдээрээ ингээ аврагдаж 다행히 다친 사람은 없었습니다. Аз болоход гэмтсэн хүмүүс байсангүй. 현재 경찰은 폐에 닿고 있던 사람들을 상대로 гэдэг нь болохоор за одоо болохоор цагдаа ингээд завинд сууж исэн хүмүүсийг оролцуулан ослын шалтгааныг ингээд тодруулж байна гэсэн утгаар гарч байна. За хариултыг аваад үзье. 이 사고는 어젯밤에 발생했다. 자, энэхүү осол нь өчигдөр шөнө болсон. хоёр дахь нь 이 사고로 인해 사람들이 크게 다쳤다. 자, энэхүү ослоос болоод хүмүүс хүн дээр бэртсэн гэж байна. гурав дахь нь 경찰은 사고 원인에 대해 조사하고 있다. 자, цагдаа ослын шалтгааны талаар ингээд судалгаа дүгнэлт хийж байгаа. дөрөв дахь нь 낚싯배가 다른 배와 충돌하는 사고가 났다. За, загасчны зав өөр нэгэн ийм завтай мөргөлдсөн осол гарсан гэж. Тэгэхээр энэний зөв хариулт нь одоо агуулгатай адилхан нь болохоор за цагдаа ингээд судалгаа хийгээд одоо ослын шалтгааныг хайж байгаа шүү дээ. Дүгнж байгаа. Тэгэхээр тэр нь болохоор 15-ийн 3 нь зөв хариулт байна. 16-ыг сонсоод үзье. 16번. 동물 보건사라는 직업을 모르는 분들이 많은데요. 어떤 일을 하시나요? 저는 동물병원에서 아픈 동물을 돌보는 일을 하는데요. 동물의 상태도 살피고 수의사의 처방에 따라 약도 줍니다. 또 수의사가 진찰을 하거나 수술할 때 옆에서 돕는 일도 하죠. 그리고 보호자가 동물을 집에서 돌볼 때 주의할 사항을 알려드리기도 합니다. 자, 16 харах юм бол эрэхтэй асууж байна те. 동물 보건사라는 직업을 모르는 분들이 많은데요. 어떤 일을 하시나요? гэдэг нь болохоор за амьтныг ингээ асран хамгаалагч гэдэг ийм мэрэгчлийг мэдгүй хүмүүс олон байх шиг байна. Та яг ямар ажил хийдэг вэ гэж асууж байна. Тэгсэн чинь эмэгтэй 저는 동물병원에서 아픈 동물을 돌보는 일을 하는데요. Би болохоор ингээд амьтны эмнэлэгт өвчтөн амьтдыг ингээд асардаг ийм ажил хийдэг. 동물의 상태도 살피고 гэдэг нь болохоор амьтны ерөнхий ингээд байдлыг ажиглаад 수의사의 처방에 따라 약도 줍니다. За, малын эмчийн заавраар эм үртэл ингээд дуулгадаг байна. 또 수의사가 진찰을 하거나 수술할 때 옆에서 돕는 일도 하죠. гэдэг нь болохоор дээрэс нь одоо малын эмч ингээд үзлэг хийх болон хагалгаа хийх үед хажууд нь ингээд туслах тийм ажилч бас хийдэг. 그리고 보호자가 동물을 집에서 돌볼 때 за дээрэс нь тухайн амьтны асран хамгаалагчид гэртээ ингээд тухайн амьтныг ингээд асархад одоо 주의할 사항을 알려드리기도 합니다. За ингээд анхаарах зүйлийг нь бас ингээд хэлж өгдөг байна. За хариултыг харах юм бол эхнийх нь 여자는 수술 과정에 참여한다. За энэ эмэгтэй хагалгааны үйл явцад ингээд хамт оролцдог гэж байна. хоёр дахь нь 여자는 보호자의 집에서 동물을 돌본다. За эмэгтэй тухайн асран хамгаалагчийн гэрт нь очиод одоо тэр амьтныг нь харж өгдөг гэж байна. гурав дахь нь 여자의 직업은 사람들에게 잘 알려져 있다. эмэгтэйгийн ажил мэргэжлийг хүмүүс адидын ингээд мэддэг гэсэн утгаар байна. дөрөв дахь нь 동물의 상태를 관찰하는 일은 여자의 업무가 아니다. амьтны нөхцөл байдлыг ингээд ажиглах тэр зүйл нь эмэгтэйн ажил үүрэг биш ээ гэсэн байна. Тэгэхээр эндээс зөв хариулт нь 16-гийн 1 нь байна. За дараагийнхаа сонсоод үзье. 다음을 듣고 남자의 중심 생각으로 가장 알맞은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 17번. 피곤한데
오늘 저녁은 밖에서 먹고 들어가요. 그냥 집에 가서 먹어요. 식사 준비하는데 얼마 안 걸리잖아요. 피곤해서 집에 갈 힘도 없어요. 이럴 땐 그냥 밖에서 사 먹어요. За 17-оос 20 болохоор тоом을 듣고 дараахыг сонсоод 남자의 중심 생각으로 가장 알맞은 것을 고르십시오. За эрэгтэйгийн гол утга хэлж байгаа гол утга санаанаас хамгийн зөв хэлбэрийг нь сонгоно гэсэн байна. За орчуулад үзье. 남자 피곤한데 오늘 저녁은 밖에서 먹고 들어가요. Ядарч байгаа болохоор өнөөдөр оройн хоолоо гадуур идчихээд ингээд орцгоё гэсэн чинь нэмэхдээ 그냥 집에 가서 먹어요 гэдэг нь болохоор зүгээр гэртээ очиод ингээд идтiya. 식사 준비하는데 얼마 안 걸리잖아요 гэдэг нь болохоор хоол бэлтгэхэд ингээд нэг их хугацаа орохгүй шүү дээ гэж утгаар хэлж байна. тэгсэн чинь эрэхтэн 피곤해서 집에 갈 힘도 없어요. 이럴 땐 그냥 밖에서 사 먹어요 гэдэг нь болохоор эрэхтэн ядраад гэртээ харих шиг ингээ хүч алгаа. Яг иймэрхүүд үедээ зүгээр гаднаас ингээд хоол аваад идья гэсэн утгаар хэлж байна. За, нэг нь болохоор 저녁 식사를 미리 준비해 두어야 한다. За, оройн хоолыг ингээд урьдчилан бэлдээд ингээд тавих хэрэгтэй. Хоёр дахь нь 음식을 한꺼번에 많이 먹지 않는 것이 좋다. хоолыг ингээд нэг удаа ингээд ихээр идэхгүй байх нь сайн гэсэн утгаар байна. Гурав дахь нь 건강을 위해서 식사를 규칙적으로 해야 한다. эрүүл мэндийнхэн төлөө ингээ хоолыг ингээ тогтмол идэх хэрэгтэй гэсэн утгаар байна. дөрөв дэх нь 피곤할 때는 저녁을 밖에서 사 먹는 것이 좋다. За ингээ ядарч байгаа үедээ ингээ оройн хоолыг гадуур ингээ хоолчвол зүгээрээ гэсэн утгаар байна. Тэгэхээр 17-гийн 4 нь зөв хэлбэр байна. 18-ыг сонсоод үзье. 18번. 민수가 여자친구랑 헤어져서 힘든가 봐. 우리 만나서 위로해주자. 정말? 근데 그럴 때는 혼자 있게 해주는 게 좋지 않을까? 지금이 바로 우리가 같이 있어줘야 할 때지. 그것만으로도 큰 힘이 될 거야. За 18-ыг харах юм бол эрэгтэй хэлж байна. 민수가 여자친구랑 헤어져서 힘든가 봐. гэдэг нь болохоор 민수 найз охиноосоо салаад ингээд хэцүү байх шиг байна. 우리 만나서 위로해주자. бүгдээрээ ингээд уулзаа жоохон тайдгаруулж өгье гэсэн чи эмэгтэй нь 정말? тийм үү. 근데 그럴 때는 혼자 있게 해주는 게 좋지 않을까? харин иймэрхүү үед ганцаараа ингээд үлдээвэл арай дээргүй юу гэдэг асуусан чинь эрэхтэй 지금이 바로 우리가 같이 있어줘야 할 때지 гэдэг нь болохоор одоо л яг бидний хамт байх ингээд үе штэ. 그것만으로도 큰 힘이 될 거야. За хажууд нь ингээд хамт байгаж болтгой байх юм бол ингээд нэлийн их хүч ингээд болох болно гэсэн утгаар хэлж байна. За эхнийх нь 친구가 힘들 때는 옆에 있어줘야 한다. За найз маань ингээд жоохон хүнд хэцүү байгаа үед нь хажууд нь байж өгөх хэрэгтэй. Хоёр дахь нь 여러 사람과 잘 지내기 위해 노력할 필요가 있다. За янз бүрийн хүмүүстэй ингээд хоорондоо эвтэй байхын тулд жоохон хүч хичээл зүтгэл хэрэгтэй гэсэн утгаар хэлж байна. Гурав дахь нь 다른 사람과 함께 있을 때는 말을 조심해야 한다. өөр хүмүүстэй байх үедээ хэлж ярих зүйлээ жоохон цэгнэх хэрэгтэй гэсэн утгаар байна. дөрөв дэх нь 친구와 문제가 생겼을 때는 빨리 해결하는 것이 좋다. гэдэг нь болохоор найзтайгаа ингээ асуудал үүссэн үед нь тэр асуудлаа хурдан ингээд шийдвэрлэх нь одоо сайн гэсэн утгаар байна. Тэгэхээр эндээс хамгийн зөв хувилбар нь за 18-ийн 1 нь байна. За 19-ийг бүгдээрээ сонсоод үзье. 19번. 오늘 여행 일정이 많아서 서둘러야 해요. 먼저 박물관에 갔다가 미술관에 가요. 그 다음에 근처 유적지 둘러보고
연극 보러 가면 돼요. 일정이 너무 많아요. 전 좀 여유롭게 여행하고 싶어요. 모처럼 여행 왔는데 뭐든 많이 하면 좋잖아요. 그래도 시간을 갖고 천천히 보면 좋겠어요. 일정을 좀 줄이죠. За, энэ дөр болохоор эмэгтэй нь ингэж байна те. 오늘 여행 일정이 많아서 서둘러야 해요 гэдэг нь болохоор өнөөдөр ингээд аяллаа ингээд төлөвлөсөн зүйл их байгаа болохоор жоохон яарах хэрэгтэй. 먼저 박물관에 갔다가 гэдэг нь болохоор эхлээд одоо ингээд музей яваад тэрний дараа ингээд уран зургийн галерей руу явнаа. 그 다음에 근처 유적지 둘러보고 연극 보러 가면 돼요 гэдэг нь болохоор за тэрний дараа ойролцоох түүхийн дурсгалт газрыг ингээд хариулж үзээд тийм одоо жүжиг үзэхээр явах юм бол ингээд одоо тэр өдрийн төлөвлөгөө болно гэсэн чинь эрэхтэн 일정이 너무 많아요 гэдэг нь болохоор ингээд төлөвлөсөн зүйл ингээд төлөвлөгөө айгүй их байна. 전 좀 여유롭게 여행하고 싶어요. Би ингээд жоохон ингээд чөлөөтэй 아주 их ингээд аялахыг хүсэж байна гэсэн чи эмэгтэй нь 모처럼 여행 왔는데 뭐든 많이 하면 좋잖아요 гэдэг нь болохоор ингээд нэлээд удаан хугацааны дараа ингээд аяллаар ирж байгаа юм чинь бүгднийг үзүүл гоё штэ гэд хэлж जैन гэсэн чи эрэхтэй нь 그래도 시간을 갖고 천천히 보면 좋겠어요. 일정을 좀 줄이죠 гэдэг нь болохоор тэглээч гэсэн ингээд цаг гаргаад жоохон аажуухан үзүүл зүгээрээ тэгээд төлөвлөгөөгөө жоохон тий үзэх юмнуудаа жоохон багасгая гэсэн утгаар хэлж байна. За эхнийх нь 여행은 여유롭게 하는 것이 좋다. За энэ аяллыг болохоор энэ цаг зав жоохон чөлөө ихтэй 약간 байлгах юм бол их зүгээрээ. Хоёр дахь нь 여행을 자주 가는 것이 좋지 않다. аяллаар байн байн явах нь бол нэг тийм таатай биш ээ. Гурав дахь нь 여행에서 다양한 경험을 해봐야 한다. За аяллаар очиод ингээд янз бүрийн зүйлүүдийг ингээд туршиж үзэх хэрэгтэй гэсэн утгаар хэлж байна. Дөрөв дэх нь 여행에 필요한 예산을 정해 놓을 필요가 있다. гэдэг нь болохоор за аялалд хэрэгцээтэй тийм одоо тийм санхүү ингээд төлөвлөөд тавих нь их зүгээрээ гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр 19-ийн 1 нь зөвөөрөлт байна. 자, 20ыг сонсоод үзье. 20번. 감독님은 광고를 만들 때 어떤 부분에 신경을 쓰시나요? 대부분의 광고는 제품의 장점을 드러내는 데 집중하는데요. 저는 호기심을 자극하는 것에 중점을 둡니다. 그러기 위해 사람들이 지금 보고 있는 게 무엇을 광고하는 것인지 끝까지 봐야 알 수 있도록 숨기는 거죠. 이렇게 대중의 궁금증을 유발하는 겁니다. 자, 20대 болохоор эмэгтэй ингэж байна. 감독님은 광고를 만들 때 어떤 부분에 신경을 쓰시나요? гэдэг нь болохоор за энэ дээр болохоор 감독 гэдэг нь болохоор ерөнхийдөө тийм удирдах одоо хянах гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд тийм одоо бүгдээ энийг зүгээр захирлаа гэдээ явчихдаг. Захирлаа. Та ингээд юу одоо энэ зар сурталчилгаа ингээ хийхдээ ерөнхийдөө яг аль тал дээр нь илүү ингээд анхаарал хандуулад хийдэг вэ гэсэн утгаар асууж байна. Тэгсэн чи хэрэгтэй нь 대부분의 광고는 자 ихэнх ингээд ерөнхийдөө зар сурталчилгаа болохоор 제품의 장점을 드러내는데 집중하는데요 гэдэг нь болохоор тухайн бүтээгдэхүүний давуу талыг ингээ гаргаж илэрхийлэхэд илүү төвлөрдөг гэсэн утгаараа 저는 호기심을 자극하는 것이 장점을 둡니다. Би болохоор хүмүүсийн сонирч занг нь ингэж өдөөж өгөх тэр зүйл дээр анхаарлаа хандуулдаг гэсэн утгаар хэлж байна. 그러기 위해 자 특히인 тулд 사람들이 지금 보고 있는 게 무엇을 광고하는 것인지 끝까지 봐야 알 수 있도록 숨기는 거죠. За тэхийн тулд одоо хүмүүсийн үзэж байгаа зүйл нь болохоор юу хэлэх гээд байна гэдгийг нь болохоор заавал төгсгөл хүртэл нэгэд үзчихэж ойлгохоор тэр рекламных нь юуг нь болохоор цаана нь агуулгыг нууж өгдөг байна. Тэгэхээр эхлэлийг нь үзээд орхих биш. Заавал гүйцэд нь үзэх. Тэгээд энэ одоо яах юм бол гэсэн ийм сонирхлыг өдөөж өгсөн. 이렇게 대중의 궁금증을 유발하는 겁니다. 자, ингэж хүмүүсийн одоо тэр одоо сониуч зангийн өдөөх тийм зүйлийг нь одоо өдөөж өгдөг гэсэн утгаар хэлж байна.
За хариултыг гаргах юм бол 광고를 짧게 만드는 것이 효과적이다. За энэ зар сурталчилгааг одоо энэ сурталчилгааг болохоор тийм богинохон хийх юм бол илүү үр нөлөөтэй гэдэг утгаар хэлж байна. Хоёр дахь нь 광고는 대중의 호기심을 자극해야 한다. За энэ зар сурталчилгаа нь болохоор хүмүүсийн тэр одоо юу сонирхч занг нь өдөөж өгсөн байх хэрэгтэй гэсэн утгаар байна. Гурав дахь нь 광고는 제품의 정보를 사실대로 전달해야 한다. За зар сурталчилгаа нь болохоор бүтээгдэхүүний одоо мэдээллийг үнэн зөвөөр ингээд дамжуулсан хүргэсэн байх хэрэгтэй. Дөрөв дэх нь 광고는 보는 사람이 쉽게 이해할 수 있어야 한다. За зар сурталчилгааг болохоор хүмүүс ингээд үзээд шууд ингээд ойлгоход тийм амархан байхаар хийх хэрэгтэй гэсэн утгаар байна. Тэгэхээр энэний зөв хариулт нь 22 нь байна. За 21-ээс 22-ыг бүгдээрээ сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 부장님, 회의 때 사용할 발표 자료는 복사해서 회의실에 갖다 놓았습니다. 참고할 다른 자료도 복사할까요? 그건 참석자들에게 미리 이메일로 보내죠. 회의 때마다 낭비되는 종이가 너무 많은 것 같아요. 네, 바로 보내겠습니다. 지난번 회의처럼 대형 화면을 사용하실 거지요? 네. 그리고 앞으로는 발표 자료도 필요한 경우에만 복사하죠. 어차피 회의는 화면을 보면서 하는데 굳이 종이를 사용할 필요 없잖아요. За бүгдээрээ сонслоо. 21-ээс 22 нь болохоор за одоо нэг юм асуулт ингэ уншаад хоёр асуултанд хариулдаг. Одоо тийм асуултуудыг хэлж байгаа. За эхнийх нь ингэж байна те. 부장님. 자, хэлцийн дарга 회의 때 사용할 발표 자료는 복사해서 회의실에 갖다 놓았습니다. За ингээд хурлын үеэр ашиглах илтгэлийн материалыг ингээд хэвлээд хурлын өрөөнд аваачаа тавьчихсан. 참고할 다른 자료도 복사할까요? гэдэг нь болохоор ашиглах өөр материалуудаа ч гэсэн бүгдийг хэвлэх үү гэсэн чинь эрэхтэн 그건 참석자들에게 미리 이메일로 보내죠 гэдэг нь болохоор тэрийг за ингээд оролцож байгаа хуралд оролцох хүмүүстээ төрүүлээд 메일ээр явуулчихъя. 회의 때마다 낭비되는 종이가 너무 많은 것 같아요 гэдэг нь болохоор хурал бүр дээр ингээд дэмий ингээд ашиглагдаж байгаа цаас нэлээд их байх шиг байна. гэсэн чи эмэгтэй нь 네 바로 보내겠습니다. 자 ойлголоо биш явуулъя шууд явуулъя гэж байна. 지난번 회의처럼 태형 화면을 사용하실 거죠 гэдэг нь болохоор өнгөрсөн хурал дээр ингээд хийсэнтэй адилхан том дэлгэцтэй ингээд скрин проектор гэдэг шүү дээ. тэрийг ашиглана үсттэй гэж асууж байна. 네, 팀에 그리고 앞으로는 цаашдаа болохоор 발표 자료도 필요한 경우에만 복사하죠. гэдэг нь болохоор тэгээ илтгэл дээр ашиглах материалуудыг хэрэгцээтэй үед л ингэж хэвлээд ингэ принтлэе. 어차피 회의는 화면을 보면서 하는데 гэдэг нь болохоор тэртээдэргүй ингээд хурлаа ингээд скрин те проектор ашиглаж ингэ хийх байтал 굳이 종이를 사용할 필요 없잖아요. гэдэг нь болохоор зориуд цааш ашиглан одоо хийх хэрэгцээ байхгүй шүү дээ гэсэн утгаар хэлж байна. 자, 21을 харах юм бол 남자의 중심 생각으로 가장 알맞은 것을 고르십시오. эрэгтэйгийн хэлж байгаа гол утга санааг сонгоно гэж байна. Эхнийх нь 회의의 내용을 빠짐없이 기록해야 한다. хурал дээр ингэж ярьсан агуулгыг нэг ч үг үсэг гээгүй бүгдийг тэмдэглэх хэрэгтэй гэж байна. хоёр дахь нь 회의 때 낭비되는 종이를 줄이는 것이 좋다. За хурал болгон дээр ингээд дэмий ашиглагдаж байгаа цаасыг ингээд багасгах нь сайн гэсэн утгаар байна. гурав дахь нь 회의실을 지금보다 더 큰 장소로 바꿔야 한다. хурлын өрөөг одооноос байгаа ингээд том арай жоохон тийм газар руу том байршил руу солих хэрэгтэй. дөрөвт нь 발표 자료는 알아보기 쉽게 만드는 것이 좋다. За энэ тайлан тавих илтгэлийн материалыг жоохон ойлгоход хэлбэраар ингээд хийх нь зүгээрээ гэж байна. Тэгэхээр энэний зөв хариулт нь болохоор за 21-ийн 2 байна. За 22 дээр болохоор за сонссон зүйлдээ агуулга адилханыг нь сонгоно гэж байна.
이번 회의에 발표 자료 없이 진행된다. За энэ удаагийн хурал нь болохоро одоо илтгэлийн цаасан материал байхгүй явагдана гэсэн утгаар хэлж байна. хоёр дахь нь 여자는 회의에서 쓸 자료를 복사할 예정이다. За эмэгтэй болохоор хурал дээр ашиглах тийм дахин тийм материалуудыг хэвлэх гэж байгаа гэсэн утгаар хэлж байна. гурав дахь нь 남자는 회의 때 태형 화면을 사용한 적이 있다. Эрэхтэй хурлынхаа үеэр том скрин проекторыг ашиглаж исэн үе байгаа. дөрөв дахь нь 여자는 참석자들에게 참고할 자료를 이미 이메일로 보내놓았다. За эмэгтэй болохоор энэ хуралд оролцох хүмүүстэй ашиглах материалыг аль хэдийн төрүүлээд мэйлээр явуулчихсан гэдэг утгаар хэлж байна. Тэгэхээр эндээс зөв хариулт нь 22-ийн 3 нь байна. За дараачихыг бүгдээрээ сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 카페에서 케이크 보관용으로 사용할 냉장고를 찾고 있는데요. 사용 기간이 얼마 안 된 중고 냉장고 있을까요? 손님들이 케이크를 보고 살 수 있게 유리문이 달린 걸 찾으시는 거지요? 아니요. 그건 이미 설치돼 있어요. 주방에서 쓸 거라서 안이 안 보여도 돼요. 케이크를 많이 넣을 수 있게 사이즈가 컸으면 좋겠어요. 이거 어떠세요? 저희 가게에 어제 들어온 제품인데요. 크기도 크고 6개월 정도 사용한 거라서 깨끗하고 좋아요. За 23-аас 24-наас адилхан дараахыг сонсоод асуултанд хариулна гэсэн байна. Эрэхтийн хэлчин те кафеда бялууг хадгалах зорилгоор ашиглах тийм хөргөгч хайж байна. 사용 기간이 얼마 안 된 중고 냉장고 있을까요? гэдэг нь болохоор за ашиглаж ирсэн хугацаа нэг удаагүй тийм хуучин хөргөгч байгаа юу гэдэг утгаар асууж байна. 손님들이 케이크를 보고 살 수 있게 요리문이 달린 걸 찾으시는 거죠 гэдэг нь болохоор үйлчлүүлэгчид бялуу гаднаас нь хараад авахаар тийм одоо нэг шилэн юутай гаднах нь одоо харагддаг юм хөргөч үүдэн штэ тийм хөргөч хайж байгаа бидтэй гэдээ асуусан чинь эрэхтэн хэлжиндээ үгүй ээ тэр нь болохоор аль хэдийн солжидвэ 있어요 гэдэг нь болохоор аль хэдийн тэрийг авчихсан байгаа. 주방에서 쓸 거라서 안이 안 보여도 돼요 гэдэг нь болохоор галтгоондоо ашиглах болохоор доторх нь харагдахгүй байсан ч болно гэсэн. 케이크를 많이 넣을 수 있게 사이즈가 컸으면 좋겠어요 гэдэг нь болохоор бялуу их боломжтой гэд хэмжээ нь жоохон том байх юм болж байна гэсэн утгаар хэлж байна. Тэгсэн чинь эмэгтэй нь 이거 어떠세요? гэдэг нь болохоор энэ ямар хутуу байна вэ? 저희 가게에 어제 들어온 제품인데요. гэдэг нь болохоор өчигдөр манай дэлгүүрт шинээр орж ирсэн бүтээгдэхүүн байгаамаа. 크기도 크고 6개월 정도 사용한 거라서 깨끗하고 좋아요. гэдэг нь болохоор том ч гэсэн хэмжээ нь болохоор том. Тэгээ 6 сар хавцаа хэрэгэлсэн болохоор цэвэрхэн гэдэг утгаар хэлж байна. 자, 23은 болохоор 남자가 무엇을 하고 있는지 고르십시오. эрэхтэй яг юу хийж байгаа вэ гэдгийг одоо бүгдээ сонгоно. 가게의 위치를 확인하고 있다. За, дэлгүүрийн байршлыг шалгаж байна. хоёр дахь нь 가게 운영에 대해 초원을 구하고 있다. За, дэлгүүрийнхаа үйл ажиллагааны талаар зөвлөгөө одоо юу юм бэ? Чуун зөвлөгөө одоо авч яана гэсэн утгаар. гурав дахь нь 구매할 물건의 사용 방법을 물어보고 있다. худалдаж авах зүйлийнхаа ашиглах аргыг нь асууж байна. дөрөв дахь нь 원하는 조건의 물건이 있는지 알아보고 있다. өөрийнхөө хүсэж байгаа авах нөхцөлдөө таарсан тийм одоо хөргөгч байна уу гэдгийг судлаад асууж байна, мэдж байна гэсэн утгаар. Тэгэхээр 23-ийн 4 зөв байна. 24 дээр болохоор за дараахыг сонсоод агуулгад адилхан сонгоно. 여자의 가게에는 크기가 큰 냉장고가 없다. За энэ эмэгтэйгийн дэлгүүрт хэмжээний том хөргөгч байхгүй гэж байна. хоёр дахь нь 남자는 카페에서 케이크를 팔지 않기로 했다.
Эрэхтэй кафедо цаашдаа бялуу зарахгүй байхаар болсон. Гурав дахь нь 남자의 카페는 유리문이 달린 냉장고가 있다. Эрэхтэйгийн кафед шилэн харагддаг тийм хөргөгч байгаа гэж байна. Дөрөв дахь нь 여자의 가게에서는 새로 나온 제품만 판매한다. За эмэгтэйгийн дэлгүүрт болохоор шинээр гарсан хөргөгчийг л зардаг, хуучин хөргөгч зардаггүй гэсэн утгаар байна. Тэгэхээр энэний зөв хариулт нь 24-ийн 3 байна. За дараагийн дасгалтыг бүгд хамтдаа сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 올해로 3주년을 맞은 해바라기 축제에 정말 많은 분들이 찾아오고 있는데요. 어떻게 이렇게 성공할 수 있었나요? 마을의 장점을 살린 것이 좋은 결과로 이어졌다고 생각합니다. 우리 마을의 넓고 아름다운 해바라기 들판은 오래전부터 마을의 자랑이었는데요. 이런 특색을 활용해서 축제를 기획한 것이 관광객의 발길을 이끌었죠. 축제 기간에 특산품도 파는데요. 특히 해바라기 씨로 만든 기름이 관광객들에게 인기가 좋습니다. 앞으로도 우리 마을이 가진 것을 잘 활용해서 이 축제를 더욱 발전시키려고 합니다. 자, эмэгтэй 행주인데 올해로 3주년을 맞은 해바라기 축제에 정말 많은 분들이 찾아오고 있는데요. За, энэ жил 3 дахь жилээ угтаж буй Наран цэцгийн баяр наадмыг энэ үйл ажиллагаанд үнэхээр олон хүмүүс ингээд зорин ирж байна гэж байна. 어떻게 이렇게 성공할 수 있었나요? гэдэг нь болохоор хүү амжилтанд ингээ хэрхэн хүрсэн бэ гэдэг утгаар асууж байна. Эрэхтэй нэгсэн чинь 마을의 장점을 살린 것이 좋은 결과로 이어졌다고 생각합니다 гэж байгаа. Тосгоныхоо ингээ онцлог давуу талыг ашигласан нь болохоор яг ийм сайн үр нөлөөнд одоо хүрж байгаа гэж бодож байна. 우리 마을의 넓고 아름다운 해바라기 들판은 гэдэг нь болохоор манай тосгоны ийм өргөн сайхан уудам тэгээд наран цэцгийн талбайтай болсон нь болохоор 오래전부터 마을의 자랑이었는데요. За эртээр үеэс л манай тосгоны ингээ бахархал байсаар ирсэн. 이런 특색을 활용해서 축제를 기획한 것이 관광객의 발길을 이끌었죠. За иймэрхүү дөө энэ онцлог байдлаа ашиглаад энэхүү одоо энэ баяр наадмыг ингээ төлөвлөөд хийсэн нь жуулчдын хөл хөдөлгөөнийг татсан гэж байна. 축제 기간에 특산품도 파는데요. За энэхүү баяр наадмынхаа үеэр онцлсон одоо энэ тусгай бүтээгдэхүүн хүртэл худалдаалах юм байна. 특히 해바라기 씨로 만든 гэдэг нь за онцгойлон наран цэцгийн үрээр одоо хийсэн наран цэцгийн тос нь за 관광객들에게 인기가 좋습니다. жуулчдын дунд нэлээхэн нэртэй байгаа гэж байна. 앞으로도 우리 마을에 가진 것을 잘 활용해서 이 축제를 더욱 발전시키려고 합니다. За цаашдаа згсэн одоо манай энэ тосгоны гаргаж байгаа зүйлүүдийг ингээд сайн хэрэглээндээ ашиглаад энэхүү баяр наадмыг илүү ингээд одоо хөгжүүлэх за тийм зорилгоороо гэсэн утгаар хэлж байна. 자, 25에 гарах юм бол 남자의 중심 생각으로 가장 알맞은 것을 고르십시오. эрэхтэйгийн гол утга санааг нь хамгийн зөв хэлбэрийн сонгоно гэж байна. эхнийх нь 마을 축제에 대한 주민들의 관심이 필요하다. За энэхүү тосгоны одоо тий баяр наадмын талаарх за иргэдийн одоо юм анхаарал хэрэгтэй байна гэж байна. хоёр дахь нь 마을의 특징을 활용한 것이 축제의 성공 비결이다. За тосгоныхоо онцлог байдлыг ингээд харуулад ингээд хийсэн нь энэхүү баяр наадмын одоо амжилтанд хүрсэн нууц байна гэж байна. гурав дахь нь 축제에서 판매할 기념품을 새로 제작하는 것이 좋다. За энэхүү баяр наадман дээр ингээд худалдаалах зүйлийг одоо энэ дурсгалын зүйлийг шинээр ингээд хийх нь зөвөө гэсэн утгаар хэлж байна. За дөрөв дэх нь 축제를 기획할 때 성공 사례를 충분히 검토해야 한다. За иймэрхүү одоо төрлийн ийм баяр ёслолыг одоо төлөвлөхдөө ийм амжилттай болсон янз бүрийн жишээнүүдийг хангалттай сайн нягтлж одоо үзэх хэрэгтэй гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр энэний зөв хариулт нь болохоор 25-ийн 2 нь байна. За 26 дахь арах юм бол агуулгах дайдлахын сонгоно
이 마을을 아는 사람이 거의 없다. 자, энэхүү тосгоныг болохоор мэддэг хүн бараг байхгүй. хоёр дахь нь 이 마을에서 축제가 올해 처음으로 열렸다. 자, энэхүү тосгонд энэхүү ёслолт нь болохоор одоо баяр наадам нь энэ жил анх удаага нэгдэж байгаа. гурав дахь нь 이 마을의 해바라기 들판은 최근에 만들어졌다. за энэхүү наран цэцгийн талбай байгаа шүү дээ. Энэ нь болохоор сүүлийн үед яг ингээд үссэн бий болсон гэдэг утгаар хэлж байна. дөрөв дахь нь 이 마을의 특산품이 관광객에게 좋은 반응을 얻었다. за энэхүү тосгоны онцлог бүтээгдэхүүн нь болохоор жуулчдын сайшаалыг хүртсэн гэдэг утгаар байна. Тэгэхээр эндээс зөв хариулт нь 26-гийн 4 зөв байна. за өргөжлүүлээд бүгд хамтдаа 27-г сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 인주 제과에서 새로 나온 과자 말이야. 맛있다고 해서 한번 먹어보고 싶은데 살 수가 없네. 여기저기 다 품절이래. 뉴스에서 들었는데 평소보다 4시간이나 더 작업해서 생산량을 2배나 늘렸대. 그런데도 수요가 많아서 구하기 힘든 거래. 그래도 이렇게까지 사기 어려운 게 말이 돼? 과자를 사려고 하는 사람이 많으면 생산시설을 더 늘리면 되잖아. 그런 결정은 쉽지 않지. 그랬다가 과자의 인기가 식으면 비용을 들여 만든 시설이 쓸모 없어지잖아. 그럼 회사의 손해가 클걸? за энэ дээр сонсоод үзлээ. Эрэхтэй нэг чинь те 인주 제과에서 새로 나온 과자 말이야 гэдэг нь болохоор 인주 ингээд талах бейкерийн нэг газраас шинээр гаргасан тэр чигнэмэг байна штэ. 맛있다고 해서 한번 먹어보고 싶은데 살 수가 없네 гэдэг нь болохоор амттай гэдэг хаар нэг удаа ингээд идээд үзье гэсэн ч ерөөсөө ингээд олох боломж байдаггүй гэнэ. 여기저기 다 품절이래 гэдэг нь за ийш тийшээ явсан чи бүгдээрээ ингээд дандаа зарагдсан гэдэг байна гэдэг чинь тэгсэн чи эмхтэн 뉴스에서 들었는데 평소보다 4시간이나 더 작업해서 생산량을 2배나 늘렸대 гэдэг нь болохоор мэдэнээс сонссноор бол энгийн ажлын цагийн хуваараас 4 цагаар илүү цагаар ажиллаад бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэх хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн гэсэн. 그런데도 수요가 많아서 구하기 힘든 거래 гэдэг нь болохоор за нэмэгдүүлсэн ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байгаа болохоор хайхад хэцүү байх шиг байна гэсэн утгаар хэлж байна. Гэсэн чинь эрэхтэн 그래도 이렇게까지 사기 어려운 게 말이 돼? за тэглээч гэсэндээ тэгээд ингэж худалдаж авах боломжгүй байна гэдэг нь байж болмоор юм уу? 과자를 사려고 하는 사람이 많으면 생산 시설을 더 늘리면 되잖아 гэдэг нь болохоор за энэ саяны чигнэгийг ингээд худалдаж авах ингээд хүмүүс ингээд эрэлт их байх юм бол үйлдвэрлэх төхөөрөмжөө нэмэгдүүлэх юм бол болно үстэй гэсэн утгаар хэлж байна. Тэгсэн чи юм ихтэй 그런 결정은 쉽지 않지 гэдэг нь болохоор тиймэрхүү шийдвэр болохоор тийм амар бол биш ээ. тэгж жагаад 과자의 인기가 식으면 비용을 들여 만든 시설이 쓸모 없어지잖아. за тэгж байгаа тэр жигнэгнийх нь худалдаа авалт нь буураад ч юм уу хүмүүс сонирхоо болчих юм бол ингээд нэлээх зардал гаргаж хийсэн нөгөө илүү нэг төхөөрөмжүүд нь хэрэгцээгүй болно штэ гэсэн утгаар хэлж байна. 그럼 회사의 손해가 클걸 гэдэг нь болохоор хэрвээ тэх юм бол тэр компани хохирол нь нэлээ ингээд их байх шүү гэсэн утгаар хэлж байна. за 27 дээр болохоор 남자가 말하는 의도로 알맞은 것을 고르십시오 гэдэг нь болохоор эрэгтэйгийн хэлж байгаа тэр санааг нь сонгоно гэсэн ямар хуудуу бодол санаагаар хэлж байна гэдэг. за эхнийх нь 이 과자의 맛이 달라진 것을 지적하려고 энэхүү чигнэмэгний амт нь гэдэг өөрчлөгдсөн талаар хэлэх гээд. хоёр дахь нь 이 과자를 생산하게 된 이유를 알려주려고. за энэ чигнэмэг байж тэ энийг болохоор ингээд үйлдвэрлэх болсон шалтгааныг ингээд мэдэгдэх гээд. гурав дахь нь 이 과자의 생산이 중단될 것이라는 소식을 전하려고 гэдэг нь болохоор за энэхүү жигнэмгийн үйлдвэрлэлд зогссон байгаа тэр мэдээг ингээд дамжуулах гэдэг гэж байна. дөрөв дахь нь 이 과자를 구하기 어려운 것에 대한 불만을 말하려고.
За энэ нь болохоор энэхүү жигнэмэг байна шүү дээ. Энийг худалдаж авахд айгүй хэцүү байгаа талаар ингээд өөрийнхөө за гомдолтой байгаагаа ингээд хэлэх гээдэ гэж. Тэгэхээр 27-гийн 4 зөв байна. За 28 дээр харах юм бол агуулгатай адилхан нэгэн сонгоно. За эхнийх нь ив 회사는 작업 시간을 늘렸다. Энэхүү одоо компани нь ажлынхаа цагийг нэмэгдүүлсэн гэж байна. Хоёр дахь нь 남자는 이 과자를 구입한 적이 있다. За эрэхтээ энэ жигмэгийг одоо худалдаж авсан удаа бий. Гурав дахь нь 이 과자는 사람들의 관심을 끌지 못했다. За энэхүү жигмэг хүмүүсийн одоо сонирхолд нийцээгүй гэсэн утгаар хэлж байна. дөрөв дэх нь 여자는 남자에게 이 과자에 대해 처음 들었다. За эмэгтэй эрэгтэйгээс энэ жигмэгийн талаар анхудаа сонссон гэж байна. Тэгэхээр энэний зөв хариулт нь 28-ийн 1 байна. 자, үргэлжлүүлээ сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 지금 하시는 일이 보통의 라디오 방송과 준비 과정이 다르다고요? 네. 저는 매일 오전 6시부터 오후 2시까지 30분마다 교통 정보를 안내하고 있는데요. 도로에 설치된 여러 대의 CCTV와 시민들이 보낸 문자를 보고 교통 상황을 분석해 시민들에게 전달합니다. 방송 중에도 도로 상황은 수시로 달라질 텐데요. 방송 내용을 미리 준비하기가 어려울 것 같습니다. 네. 미리 원고를 작성하기는 하지만 실시간 교통 상황을 보며 원고에 없는 내용을 전달할 때가 많습니다. 그래서 긴장을 늦출 수 없죠. За, энэ дээр бүгдээр сонсоод үзлээ. Эмэгтэй ингэж байна те. 지금 하시는 일이 보통의 라디오 방송과 준비 과정이 다르다고요. гэж нь болохоор одоо хийж байгаа ажилт нь энгийн одоо радио нэвтрүүлгийн одоо бэлтгэх үйл явцаас өөр гэсэн үг үү гэсэн утгаар асууж байна. Тэгсэн чинь эрэхтэй тийм ээ. 저는 매일 오전 6시부터 오후 2시까지 30분마다 교통 정보를 안내하고 있는데요. Би ингээд өглөө болгоны за 6 цагаас өдрийн 2 цаг хүртэл 30 минут болгон ингээд замын хөдөлгөөний мэдээллийг за ингээд хүргэдэг гэж байна. 도로에 설치된 여러 대의 CCTV와 гэдэг нь болохоор зам дээрх ингээд суурилуулалтаа байгаа ингээд янз бүрийн ингээд камерууд байгаа шүү дээ. Ингээд замын хөдөлгөөний бичдэг. За тэр камер болон 시민들이 보낸 문자를 보고 гэдэг нь болохоор иргэдийн над руу илгээсэн тэр мессежийг хараад за 교통 상황을 분석해 гэдэг нь болохоор замын хөдөлгөөний одоо тэр юунд нөхцөл байдлыг ингээд одоо анализ хийгээд за ямар хуудуу энэ ачаалттай ачаалтгүй байна гэдгийг анализ хийгээд 시민들에게 전달합니다. За ингээд тэр радиогоороо иргэдэд буцаагаад ингээд дамжуулдаг байна. За тэгсэн чинь эмэгтэй нь 방송 중에도 도로 상황은 수시로 달라질 텐데요 гэдэг нь болохоор за ингээд одоо нэвтрүүлгийн үйл одоо ингээд дунд ч гэсэн яг нэвтрүүлэг болж ах тэр үед ч гэсэн замын хөдөлгөөний одоо нөхцөл байдал ингээд байн өөрчлөгддөг байх таа гэж хэлж байна. Тэгээд 방송 내용을 미리 준비하기가 어려울 것 같습니다 гэдэг нь за ингээд нэвтрүүлгийнхаа одоо ярих одоо тийм агуулгыг одоо өөрчлөн биелдэхэд тийм хэцүү байдаг байх таа гэсэн утгаар бас хэлж байна. Тэгсэн чинь эрэхтэй тийм ээ. 미리 원고를 작성하기는 하지만 гэдэг нь болохоор за ингээд төрүүлээд нэвтрүүлэх дээр юу ярихаа ингээд бэлддэг ч гэсэн 실시간 교통 상황을 보며 гэдэг нь болохоор за цаг тутам өрнөж байгаа энэ замын хөдөлгөөний нөхцөл байдлыг ингээд харангаа 원고에 없는 내용을 전달할 때가 많습니다. За тэр нэг бичвэр байж шүү дээ. Одоо өнөөдөр ийм ярина гэсэн тэр бичвэр дээр байхгүй зүйлүүдийг ингээд дамжуулах нь ихтэй их байдаа гэж байна. 그래서 긴장을 늦출 수 없죠 гэдэг нь болохоор за энэ бол зүгээр утгачлаад хэлэх юм бол ерөөхдөө тэр нэг байн ингээд шууд нэг замын хөдөлгөөнийг хараад нэг иргэдээс ирсэн мессежийг харж агаад ингээд өөр зүйл анхаарлаа төвлөрүүлэх тийм юу байдаггүй гэсэн утгаар хэлж байна. 자, хариултыг харах юм бол 29 дээр болохоор 남자가 누구인지 고르십시오. эрэгтэй хэн бэ гэдгийг олно гэж байна. За, эхнийх нь болохоор 도로를 정비하는 사람. за, энэ зам засдаг хүн гэж байна. хоёр дахь нь 교통 상황을 촬영하는 사람.
За замын нөхцөл байдлыг ингээд бичлэг болгон хийдэг хүн гэж байна. Гурав дахь нь 도로에 CCTV를 설치하는 사람. За зам дээр ингээд энэ төр камеруудыг суулгадаг хүн. Дөрөв дахь нь 방송에서 교통 상황을 알려주는 사람. За ингэ нэвтрүүлгийн үеэр замын хөдөлгөөний нөхцөл байдлыг дамжуулж өгдөг хүн гэж байна. Тэгэхээр 29-ийн 400 байна. 자, 30 нь болохоор дараахыг сонсоод агуулгад адилхан нэгэн сонгоно. 남자는 매일 오후에 근무를 시작한다. эрэгтэй болохоор үдээс хойш ажиллаа эхэлдэг гэж байна. Хоёр дахь нь 남자는 이 일을 할 때 긴장하지 않는다. За энэ дээр болохоор энэ эрэгтэй ажиллаа ингээд хийх үедээ одоо ингээд сандардаггүй гэсэн утгаар байна. Тэгэхээр гурав дахь нь 남자는 CCTV를 분석하는 일을 하지 않는다. За эрэгтэй CCTV одоо нэг камерыг ингээд ажиглаад тийм дүгнэлт хийдэг тийм ажил хийдэггүй гэсэн байна. дөрөв дахь нь 남자의 일에는 시민들이 보낸 문자를 보는 것이 포함된다. За энэ эрэгтэйгийн ажилд болохоор иргэдийн явуулсан мессежийг харах явдал ч гэсэн багтдаг гэж байна. Тэгэхээр 34 нь зөв хариулт байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ 31-ийг сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 우리 지역에 생활 폐기물 처리 시설이 설치되는 것이 확정되면 시설의 안전성 문제로 주민들의 반발이 거셀 텐데요. 지속적으로 주민 설명회를 열어 시설의 안전성에 대해 충분히 설명하고 이미 안전성이 확인된 인주시의 사례를 적극적으로 알리면 우려하는 부분은 곧 해결될 겁니다. 그래도 우리 지역에는 안 된다는 인식을 바꾸기는 어려울 겁니다. 지역 광고도 하고 수영장 같은 여가 시설이 보상으로 제공된다는 사실도 대대적으로 알리면 주민들의 인식도 분명히 바뀔 겁니다. За бүгдээрээ сонсоод үзлээ. Эмэгтэй нэг гэж байна. 우리 지역의 생활 폐기물 처리 시설이 манай дүүрэгт ингээ ахын хог хаягдлыг ингээ боловсруулах юм төхөөрөмж ингээ суйрлуулах нь ингээ бүр нотлогдох юм бол за 시설의 안전성 문제로 주민들의 반발이 거셀 텐데요 гэдэг нь болохоор за ингээд аюулгүй байдлын тэр асуудлаар иргэдийн одоо тэ эсэргүүцэл нэлийн ширүүн байх бололтой гэж хэлж байна. Тэгсэн чинь иргэдэн за 지속적으로 주민 설명회를 열어 гэдэг нь болохоор за үргэлжлүүлсэн ингээ байн ингээ те одоо нэг тийм тайлбарлах тийм одоо нэг өдөрлөг ч юм уу те тиймэрхүү юм болдог штэ. За тиймэрхүү уулзалтыг зохион байгуулад 시설의 안전성에 대해 гэдэг нь болохоор за энэ саяны аюулгүй байдлын талаарх 충분히 설명하고 за нэлийн бүр сайн тайлбар ингэж өгөөд 이미 안전성이 확인된 인주시의 사례를 гэдэг нь болохоор за ингээд аль хэдийн бэлэн болцсон тий аюулгүй байдлууд нь шийдэгдсэн 인주 хотын одоо янз бүрийн тийм кейсүүд жишээнүүд байна шүү дээ. Тэдрийг 적극적으로 알리면 гэдэг нь болохоор идэвхтэйгээр мэдэгдэх юм бол 우려하는 부분은 곧 해결될 겁니다 гэдэг нь болохоор за ингээд санаа зовж байгаа ингээд зүйлүүд нь ингээд баг багаар удахгүй шийдэгдэнэ гэж байна. Тэгсэн чинь эмэгтэй 그래도 우리 지역에는 гэдэг нь болохоор тэглээч гэсэн манай одоо энэ бүс нутагт одоо энэ дүрэгт байна шүү дээ. 안 된다는 인식을 바꾸기는 어려울 겁니다 гэдэг нь болохоор за ингээд болохгүй гэсэн энэ ойлголтыг солиход хэцүү байх болно гэд хэлж байна. Тэгсэн чинь эрэхтэн 지역 광고도 하고 гэдэг нь болохоор за бүс нутагтэр ингээд янз бүрийн зар сурталчилгаа хийгээд 수영장 같은 여가 시설이 보상으로 제공된다는 사실도 гэдэг нь болохоор одоо усан байсан гих мэттэй чөлөө цагаан өнгөрөх тийм одоо бүтээн байгуулалтыг нөхөн төлбөр болгон ингээд хийж өгнө гэсэн 사실도 대대적으로 알리면 гэдэг нь болохоор одоо нийтээр өргөн хүрээгээр ингээд нөгөө хүмүүст иргэдтэй мэдэгдэх юм бол 주민들의 인식도 분명히 바뀔 겁니다 гэдэг нь болохоор за иргэдийн ингээд ойлголт ч гэсэн ингээд гарцаагүй өөрчлөгдөх болно гэж байна. За 31-ийг харах юм бол 남자의 중심 생각 гэж энэ энэ тэгэхээр эрэгтийн гол дутах санааг за хамгийн зөв хэлбэрийг сонгогдсон байна. За эхнийх нь 시설을 다른 지역으로 옮겨서 설치해야 한다. За энэхүү төхөөрөмжийг болохоор өөр дүүрэг рүү ингэ шилжүүлээд одоо ингэ суйрлуулах хэрэгтэй гэж байна. За энэ хоёр дахь нь болохоор энэ төхөөрөмжийг ингэ суйрлуулах юм бол үнэхээр өөрийн нөлөөтэй эсэх талаарх одоо тийм тодорхой
тийм нотлогоо хэрэгтэй гэсэн утгаар хэлж байна. Гурав дахь нь 시설 설치에 대한 반대는 гэдэг нь болохоор энэ төхөөрөмжийг суйрлуулах талаар хүмүүсийн эсэргүүцэл байгаа штэ. тэрийг 홍보를 통해 해결할 수 있다. За энэ зар сурталчилгаагаар янз бүрийн сурчлах материалаар дамжуулан шийдэх боломжтой гэсэн мэт. дөрөвтг нь 시설의 설치 사실을 주민들에게 바로 알리지 않는 것이 좋다. гэдэг нь болохоор ингээд саяны төхөөрөмжийг ингээд суйрлуулах яг иймэрхүү талаар мэдээллийг мэдээллийг иргэдэд шууд ингээд мэдэгдэхгүй байсан дээрээ гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр энэний зөв хариулт нь болохоор 31-ийн 3 байна. 자, 32-ыг харах юм бол 남자의 태도로 가장 알맞은 것을 고르십시오. 자, эрэгтэй энэ байр сууриас хамгийн зөв нь сонгох нь байна. нэгдүг нь 앞으로 일어날 문제에 대해 걱정하고 있다. 자, 사실도 үүсэх асуудлуудын талаар болохоор санаа зовж байна. хоёр дахь нь 자신의 의견대로 될 것임을 확신하고 있다. 자, өөрийнхөө бодлын дагуу болно гэдэгт ингээд бат итгэлтэй байгаа. гурав дахь нь 상대방에게 객관적인 근거를 요구하고 있다. 자, эсрэг талаасаа болохоор бодиттой тийм нотлох баримт тийм зүйлүүдийг шаардж байна. дөрөвдөх нь 상황이 심각해진 것에 대한 책임을 묻고 있다. 자, нөхцөл байдал ингээд хүндэрсэн байгаа талаарх тийм хариуцлагыг нэгж байна гэж байна. Тэгэхээр эндээс зөв хариултанд болохоор 32-ийн 2 байна. 자, үргэлжлүүлээ дараачихан сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 한 연구팀이 노화로 인해 인지 기능이 떨어지는 것을 막는데 음악 활동이 도움이 될 거라는 가설을 세우고 실험을 진행했습니다. 연구팀은 음악을 전문적으로 배운 적이 없는 노인들을 대상으로 6개월간 실험했는데요. 이 기간에 한 집단은 피아노를 배우게 했고 다른 집단은 음악 활동을 못하게 통제했습니다. 그 결과 음악 활동을 통제한 집단은 인지 기능의 저하가 진행된 데 비해 피아노를 배운 집단은 인지 기능이 떨어지지 않았습니다. 연구팀의 예상대로 음악 활동이 인지 기능의 저하를 막는데 긍정적으로 작용한 거죠. 자, эхнээс нь орчуулад явъя. 자, 한 연구팀이 노화로 인해 인지 기능이 떨어지는 것을 막는데 음악 활동이 도움이 될 거라는 가설을 세우고 실험을 진행했습니다. 자, нэгэн судалгааны баг хөгшрөлтийн уулмаас ингээд танин мэдхийн үйл ажиллагаа буурдаг байгааг хөгжмийн тусламжтайгаар тэрийг зогсоох боломжтой гэсэн таамаг дэвшүүлээд туршилтыг явуулсан байна. 연구팀은 음악 전문적으로 배운 적이 없는 노인들을 대상으로 гэдэг нь болохоор энэ судалгааны багийнхан мэрэгжлийн төвшөнд хөгжмийг сурж байгаагүй настай хүмүүсийг оролцуулан 6개월간 실험했는데요. гэдэг нь болохоор 6 сарын турш туршилт явуулсан байна. 이 기간에 한 집단은 гэдэг нь болохоор энэ хугацааны турш нэг хэсэг бүлэг хүмүүсийг нь болохоор 피아노를 배우게 했고 төгөлдрөөр сургаад 다른 집단은 нөгөө хэсэг бүлэг хүмүүсийг нь болохоор 음악 활동을 못하게 통제했습니다. хөгжмөнтэй холбоотой ямар нэгэн зүйл сурахыг нь бүрэн хориглосон байна. 그 결과 түүний үр дүнд 음악 활동을 통제한 집단은 тэр хөгжмийг сурахыг хориглосон бүлэг хүмүүс байгаа штэ. тэр хүмүүсийн 인지 기능의 저하가 진행된 데 비해 гэдэг нь болохоор тэр хүмүүсийнх нь танин мэдхийн үйл ажиллагаа нь буурсаар байсан тийм үзүүлэлттэй байсан байна. харин 피아노를 배운 집단은 피아노 төгөлдрөөр сургаад хичээлүүлсэн тэр хүмүүс нь болохоор 인지 기능이 떨어지지 않았습니다. үр дүн нь танин мэдхийн үйл ажиллагаа нь болохоор ерөөсөө доголдож буураагүй тийм үзүүлэлтээр гарсан байна. 연구팀의 예상대로 음악 활동이 гэдэг нь болохоор судлаачдын багийн бодж байснаар хөгжмийн янз бүрийн үйл ажиллагаа нь болохоор 인지 기능의 저하를 гэдэг нь болохоор танин мэдхийн үйл ажиллагааг 막는데 гэдэг нь болохоор хаахад зогсооход 긍정적으로 작용한 거죠. гэдэг нь болохоор
танин мэдгүй ингээд үйл ажиллагааг ингээд хааж зогсооход эргээр нөлөөлдөг байх нэ гэсэн утгаар хэлж байна. За 33 нь юуны талаарх яриа вэ гэдгийг сонгорой гэж байна. 음악을 감상하는 올바른 방법. За хөгжмийг таашааж ингээд мэдрэх зөв зүйтэй арга зам гэж байна. хоёр дахь нь 음악적 재능이 발달하는 결정적 시기. За хөгжмийн авиас чадварыг ингээ хөгжүүлэх чухал үеийг хэлж байна. гурав дахь нь 노인을 대상으로 하는 연구에서 주의할 점. За настай хүмүүсийг оролцуулан хийх судалгаан дээр анхаарах зүйлийг хэлж байна. дөрөв дахь нь 음악 활동이 노인의 인지 기능에 미치는 영향. За энэ хөгжмийн янз бүрийн холбогдолтой энэ зүйлүүд нь одоо настай хүний танин мэдхийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар гэж байна. За тэгэхээр 33-ийн 4 зөв байна. 34-ийг харах юм бол тэрэн 내용과 같은 것을 고르십시오 гэдэг нь болохоор энэхүү одоо зүйлтэй агуулгатай адилхан нэг нь сонгох нь нэгтгэх нь 이 연구를 위한 실험은 1년 동안 진행됐다. энэхүү судалгааныхын туршилт нь 1 жилийн хугацаанд явагдсан гэж байна. хоёр дахь нь 이 실험의 결과는 연구팀의 예상과 같았다. За энэхүү туршилтын үр дүн нь болохоор энэ судлаачдын багийн төсөөлж байсантай адилхан байсан гэж байна. гурав дахь нь 이 실험에서 두 집단은 통일한 결과를 보였다. За энэхүү одоо туршилтанд болохоор энэ хоёр хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. нэг нь хөгжим сурсан сураагүй. Тэр хоёр нь болохоор ижилхэн одоо хариу нь адилхан гарсан гэсэн утгаар хэлж байна. дөрөв дахь нь 이 실험은 음악 전공한 사람들을 대상으로 했다. гэдэг нь болохоор за энэхүү туршилтыг болохоор хөгжмийн одоо холбогдолтой бүр мэрэгжлийн төвшөнд хөгжим одоо мэддэг тэр хүмүүсийг оролцуулан туршилтыг хийгдсэн гэж байна. Энийн зөв хариулт нь болохоор за 34-ийн 2 байна. За дараагийнхыг бүтраа сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 오늘은 우리 박물관에 전시되어 있는 한 통의 편지가 국가 보물로 지정된 뜻깊은 날입니다. 이 편지는 조선 초기 한 군인이 아내에게 보낸 것인데요. 가족을 잘 보살펴 달라는 당부와 입을 옷을 몇 벌 보내달라고 부탁하는 내용이 한글로 쓰여 있습니다. 평범한 사람이 쓴 일상적인 내용의 편지지만 학술적, 역사적 가치는 매우 큽니다. 조선 초기에 사용된 호칭과 높임말 같은 언어 생활을 비롯해 당시 사람들의 생활상과 복식 문화 등을 알 수 있기 때문입니다. 앞으로 이 편지가 다양한 연구에 활용되길 기대합니다. 자, 이렇게 읽죠. 오늘은 우리 박물관에 전시되어 있는 한 통의 편지가 гэдэг нь болохоор за өнөөдөр манай энэ одоо музейд ингээд тавигдсан байгаа. За энэхүү захидал нь за нэг юм захидал байгаа юм байна. Тэр нь болохоор за 국가 보물로 гэдэг нь болохоор улсын одоо үнэт өвөөр ингээд бүртгэж авсан 지정된 뜻깊은 날입니다. За бүртгэж авсан тийм утга учиртай юм өдөр байгаа юм байна. 이 편지는 조선 초기에 гэдэг нь болохоор за энэхүү захидлыг нь болохоор 조선이 үеийн одоо ихэнх үед байсан 한 군인이 гэдэг нь болохоор нэгэн цэрэг 아내에게 보낸 것인데요. ихнэртэй ингээд явуулсан тийм захиа байсан юм байна. 가족을 잘 보살펴 달라는 당부와 гэдэг нь болохоор за гэр бүлээ сайн асарч хамгаалаарай гэсэн ийм захиасын хамт 입을 옷을 몇 벌 보내달라고 부탁하는 내용이 한글로 쓰여 있습니다. За өмсөх хувцас ингээд хэдэн ширхгийг ингээд явуулаарай гэсэн ийм утгатай ийм захидал одоо солонгос одоо юугаар хэмэд хангас солонгос үсгээр ингээд бичээстэй байсан байна. За 평범한 사람이 쓴 일상적인 내용의 편지지만 гэдэг нь болохоор энгийн нэгэн одоо хүний те өдөр тутмын л ингээм амьдралын хэсэг одоо тиймэрхүү үйл явцыг бичсэн агуулгыг бичсэн захиа байсан хэдий ч 학술적 гэдэг нь болохоор эрдэм шинжилгээний за одоо тийм шинжлэх ухааны дээрээс нь 역사적 가치는 매우 큽니다 гэдэг нь болохоор тийм одоо түүхэн үнцийн нь нэлээд их юм аа гэж судахаар 조선 초기에 사용된 호칭과 гэдэг нь болохоор
За чусооны үед хэрэглэж байсан одоо тэр нэр ус ч юм уу те хүндэтгэлийн хиллэг гэх мэт энэ оноос хямгаар одоо тийм хэлний талаархын зүйлүүд төдийгүй pero те тангши сарам дээрээ сэнвал сангва гэдэг нь болохоор тэр үеийн хүмүүсийн амьдарч ирсэн амьдралын хэв маяг бүг шиг мөн ба гэдэг нь болохоор миний бодож байгаагаар энэ хувцсны юм янз бүрийн соёлыг хэлж байгаа шиг одоо энэ хан бүг гэдрэг ч юм уу те тийм одоо тэмэл альсу икки 때문입니다. мэдэх боломжтой учраас юм аа. 앞으로 이 변지가 다양한 연구에 활용되길 기대합니다. цаашдаа ч гэсэн энэхүү одоо захидал нь олон төрлийн ийм судалгаанд ингээд ашиглагдах байхаа гэж найдаж байна гэж утгаар хэлж байна. За 35-ыг харах юм бол 남자가 무엇을 하고 있는지 고르십시오. саяны нэрхтээ яг юуны төлөө юу хийж байгааг сонгоно гэж байна. 이 변제가 가지는 가치와 의의를 알리고 있다. за энэхүү захидлын ингээд өөртөө агуулж байгаа тэр үн цэн болон утга учирыг хэлж байна. хоёр дахь нь 이 변지의 보존 상태에 대해 아쉬움을 비유하고 있다. 자, энэхүү захидлын хадгалах үйл явцны талаар ингээд жоохон харуулсаж байгаагаа илэрхийлж байна. 이 변지가 발견된 장소와 발굴 과정을 보고하고 있다. за, энэхүү захидлын олдсон газар болон малтлагын үйл явцын талаар тайлгнаж байна. дөрөвдөг нь 이 변제를 연구하는데 도움을 준 사람들에게 감사하고 있다. за энэхүү захидлыг судлахад тус нэмэр үзүүлсэн хүмүүст талархлын одоо үг дамжуулж байна. Тэгэхээр эндээс зөв хариулт нь болохоор за 35-ийн 1 нь байна. 36 гарах юм бол агуулгах тайлхын сонгох байгаа. за нэгдүгээр нь 이 변지는 곧 박물관에 전시될 것이다. за энэхүү захидал нь удахгүй музейд ингээд тавигдана гэж байна. хоёр дахь нь 이 변지는 군인인 남편이 아내에게 쓴 것이다. за энэхүү захидлыг нэгэн цэрэг их нэртэй бичсэн захидал байсан. гурав дахь нь 이 변제가 어느 시대의 것인지 밝혀지지 않았다. за энэхүү захидлыг яг ямар үед байсныг ерөнхийдөө олж чадаагүй гэж утгаар байна. дөрөв дахь нь 이 변제를 보물로 치정하기 위해 논의가 진행 중이다. за энэхүү захидлыг одоо соёлын үн төвөр бүртгэх гээд тийм хэлэлцээрийн төвшөнд явж байгаа гэж байна. тэгэхээр эндээс зөв хариулт нь 36-гийн 2 байна. 자, 따라지한 сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 교수님, 한국의 산에는 30년 이상 된 오래된 나무가 많다고 하는데요. 어떻게 관리되어야 할까요? 네, 그런 나무가 72%나 되는데요. 그러다 보니 나무의 고령화로 인해 산림의 탄소 흡수량과 저장량이 줄어들고 있는 상황입니다. 나무가 30년 이상 되면 탄소를 흡수하고 저장하는 능력이 현저히 떨어지기 때문이죠. 그래서 오래된 나무를 베어내고 어린 나무를 심는 방식의 산림 순환 경영을 도입해 관리해야 합니다. 산림 순환 경영을 도입하면 목재 활용 면에서도 유용한데요. 한국은 목재 수입 비중이 상당히 높은데 산림을 순환시키면 목재 수입량을 크게 줄일 수 있습니다. 자, энэ дээр болохоор ингээд эрэхтэй хэлж байна те. 교수님, за доктороо, 한국의 산에는 30년 이상 된 오래된 나무가 많다고 하는데요. за солонгосын ингээд моднууд донд 30 жилээс дээш болсон гэж нэлийн удсан ингээд ийм модууд нэлийн их байдаг гэж байна. Тэгээ 어떻게 관리되어야 할까요? гэдэг нь болохоор за энэхүү ингээд моднуудыг хэрхэн ингээд арчилж ингээд шийдэх вэ гэж суудахаар асууж байна. тэгсэн чинь эмэгтэй 네, за тийм ээ. 그런 나무가 72%나 되는데요. тийм модууд болохоор 72%ийг эзэлдэг. 그러다 보니 гэдэг нь болохоор за ингээд авч үзэхлээр 나무의 고령화로 인해 за модны хөгшрөлтийн улмаас 산림의 탄소 흡수량과 저장량이 줄어들고 있는 상황입니다. гэдэг нь болохоор моддын нүүрс төрөгчийг ингээд шингээж дээрээс нь хадгалах тэр хэмжээ ингээд нэлээд буурч байгаа юм үзүүлэлттэй байна. 나무가 30년 이상 되면 гэдэг нь болохоор мод ингээд 30 жилээс дээш ингээд болох юм бол 탄소를 흡수하고 гэдэг нь болохоор за мод чинь ингээд нүүрс төрөгчийг ингээд шингээдэг. за тэр шингээх үйл явц
조정하는 능력이 гэдэг нь болохоор тэрийг шингээгээд хадгалах үйл явц нь болохоор за 현저히 떨어지기 때문이죠. гэдэг нь болохоор нэлийн бууртагт байгаа юм аа. 그래서 오래된 나무를 베어내고 гэдэг нь болохоор тийм болохоор ингээд нэлийн удцсан модуудыг тайраад 어린 나무를 심는 방식의 арай залуу моддыг ингээд тий тарих ийм аргаар 산림 순환 경영을 도입해 гэдэг нь болохоор ой моддын эргэлтийн ийм системийг нэвтрүүлэн 관리해야 합니다. авчлах хэрэгтэй. 산림 순환 경영을 도입하면 за саяны ой моддын эргэлтийн системийг ингээд нэвтрүүлэх юм бол 목재 활용 면에서도 유용한데요. гэдэг нь болохоор модон материалыг ашиглах тийм тэр талаасаа ч гэсэн ийм ашигтай гэж байна. 한국은 목재 수입 비중이 상당히 높은데 гэдэг нь болохоор Солонгос улс болохоор ерөнхийдөө модон материалын тал дээр тийм нэг гаднаас ингээд импортлж одоо тий оруулж ирэх тал дээр нэлийн өндөр нэлийн ихийг тэгж оруулж ирд юм байна. 산림을 순환시키면 гэдэг нь болохоор саяны тий эргэлтийн системийг нэвтрүүлээд хэрэгжүүлэх юм бол 목재 수입량을 크게 줄일 수 있습니다. за модон материалын оруулж ирэх одоо импортын хувийг нэлээд ихээр багасгах боломжтой гэж байна. 자, 37 гарах юм бол 여자의 중심 생각으로 가장 알맞은 것을 고르십시오. эмэгтэйгийн ингээд гол утга санааг хэлснийг нь олох нь эхнийх нь 목재를 수출하기 위한 경로를 확보해야 한다. За, эхнийх нь болохоор энэ мод одоо тий ингээд модон материалыг ингээд экспортлох тэр арга замыг одоо тэр үйл явцыг болохоор баталгаажуулах ингээд хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн утгаар юм нь бол хэлж байна. хоёр дахь нь 산림 순환 경영을 통해 좋은 효과를 얻을 수 있다. за саяны ингээд одоо тий эргэлтийн системээр дамжуулан ингээд сайн үр дүнг болохоор үр нөлөөг авчрах боломжтой гэж байна. за гурав дахь нь 좋은 목재를 얻을 수 있는 나무를 심는 것이 좋다. гэдэг нь болохоор за тэгээ сайн юм модон материалыг гаргаж авах боломжтой тийм модуудыг тарих нь зөвөө гэж байна. дөрөв дахь нь 산림 순환 경영이 гэдэг нь болохоор саяны тий оюун эргэлтийн систем за энэ зүйл нь 청착될 때까지 시간이 필요하다. за ингээ хэрэгжих хүртэл цаг нэлээд хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энэний зөв хариулт нь болохоор юугаар нь 37-гийн 200 байна. за 38 дээр болохоор агуулгатай адилхан сонгоно. 한국은 목재 수입 비중이 낮은 편이다. за солонгос ингээд модон материалыг импортлох ингээд хувь нь ерөнхийдөө бага гэсэн байна. хоёр дахь нь 한국은 산림 순환 경영을 시행하고 있다. за саяны тийм оюун эргэлтийн системийг солонгос одоо ингээд ашиглаад хэрэгжүүлж байгаа гэж байна. гурав дахь нь 나무가 30년 이상 되면 탄소 흡수 능력이 떨어진다. за мод болохоор 30 жилээс дээшлэх юм бол ингээд нэг нүрс зөрөгчийг шингээх дээрээс нь хадгалах тэр зүйлүүд нь хүч нь болохоор за ингээд буурдаг гэж байна. тэгэхээр энэ зөв байна. дөрөв дахь нь 한국의 산에는 심은 지 얼마 안 된 어린 나무가 많다. за солонгосын уул модон дунд болохоор тариад удаагүй ийм залуу модод ихтэй гэж байна. тэгэхээр зөв хариулт нь 38-ийн 3 байна. за дараагийнхаа сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 박사님, 대기권에서 그런 위험한 사고가 발생했었군요. 앞으로 인공위성이 더 많아지면 이로 인한 사고도 늘어날 텐데요. 네. 앞으로 더 많은 인공위성이 쏘아 올려지면 앞서 말씀드린 것과 같은 폭발 사고는 더 많아질 겁니다. 충돌 사고, 전파 방해 같은 사고도 일어날 수 있고요. 이런 걸 대비해 오래전에 만들어 놓은 우주 조약이 있긴 한데요. 문제는 내용이 구체적이지 않고 꼭 지켜야 한다는 강제성이 없다는 거죠. 앞으로 발생할 수 있는 여러 문제를 해결하기 위해서라도 우주 조약을 현실에 맞게 개정하고 보완해야 합니다. 나아가서는 법적 효력을 갖는 국제 우주법을 제정해야 하고요. За энэ дээр болохоор эмэгтэй хэлж байна те. 박사님, за доктороо, 태기권에서 그런 위험한 사고가 발생했었군요. гэдэг нь болохоор за агаар мандал дээр болохоор тийм аюултай осол гарсан байх нэ гэсэн утгаар хэлж байна. 앞으로 인공위성이 더 많아지면
Цаашдаа ингээд хиймэл дагуулууд ингээ ихсэх юм бол 이로 인한 사고도 늘어날 텐데요 гэдэг нь болохоор за тэднээс шалтгаалаад ийм янз бүрийн ослууд ингээд нэлээд ихсэх бололтой гэж утгаар хэлж байна. Тэгсэн чинь эрэхтэн нэ тийм ээ. 앞으로 더 많은 인공위성이 гэдэг нь болохоор цаашдаа илүү олон хиймэл 쏘아 올려지면 гэдэг нь болохоор за ингээд нисгээд хөөрөх юм бол 앞서 말씀드린 것과 같은 폭발 사고는 더 많아질 겁니다. За түрүүн таны ингээд хэлсэнтэй адилхан ийм дэлбэрэлттэй холбоотой тийм ослууд илүү их гарах болно гэж байна. Тэгээд 충돌 사고 энэ хоорондоо мөргөлдөх чонпо 방해 같은 гэдэг нь болохоор за цахилгаан долгионы ийм доголдол ч юм уу тиймэрхүү юмны ослууд 일어날 수 있고요 гэдэг нь болохоор үүдэн гарах боломжтой. 이런 걸 대비해 гэдэг нь болохоор за иймэрхүү зүйлээс ингээд одоо өөрчлөлтөн сэргийлээд 오래전에 만들어 놓은 гэдэг нь болохоор за нэлээд өмнө ингээд гаргаж ингээд тавьсан 우주 조약이 있긴 한데요 гэдэг нь болохоор сансар огторхын гэрээ хэлцэр гэдэг ийм одоо юм байгаа юм байна. 문제는 асуудал нь болохоор 내용이 구체적이지 않고 гэдэг нь болохоор за тийм одоо яг ингээд утга нь болохоор тийм юм агуулганд бодиттой ч юм уу тийм нарийн тодорхой бол биш. 꼭 지켜야 한다는 강제성이 없다는 거죠. заавал ингээд сахих ёстой гэсэн цаанаас нь ингээд алдсан ч юм уу хатуу чанга тийм зүйл ерөөсөө огт байхгүй. Зүгээр л хэлцээр гэсэн хэмжээгээр байгаа оршд юм байна. 앞으로 발생할 수 있는 여러 문제를 해결하기 위해서라도 болохоор за цаашдаа ингээд үүдэн гарах янз бүрийн асуудлаас ингээд сэргийлэх үүднээс ч гэсэн 우주 조약을 гэдэг нь болохоор сансар одоо огторхын гэрээ хэлцээрийг 현실에 맞게 гэдэг нь болохоор одоо ингээд нөхцөл байдалтай тааруулан 개정하고 за 보완해야 한다 гэдэг нь болохоор за ингээд дахин ингээд шинжилэн засварлах хэрэгтэй гэсэн үг. гэдэг нь болохоор цаашлаад 법적 효력을 갖는 гэдэг нь болохоор за хуулийн хүчин төгөлдөр хүрээнд хүчин төгөлдөр 국제 우주법을 제정해야 하고요. гэдэг нь болохоор олон улсын сансар огторхын одоо тийм хуулийг гаргах хэрэгтэй гэсэн утгаар хэлж байна. За 39 дээр 이 대화 전의 내용으로 가장 알맞은 것을 고르십시오. 자, энэ агуулгатай адилхан сонгоно гэж байна. 인공위성을 관측하는 신기술이 개발되었다. За энэ хүү хиймэл дагуулыг ийм ажиглах ингээд шинэ бүтээлийг ингээд хөгжүүлээд ингээд бүтээсэн гэсэн утгаар байна. хоёр дахь нь 태계권에서 인공위성이 폭발하는 사고가 있었다. 아гаар мандал дээр болохоор энэ хиймэл дагуул дэлбэрж исэн осол гарч исэн гэж байна. гурав дахь нь 우주 조약을 개정하기 위해 여러 나라 사람들이 모였다. За ингээд сансрын гэрээ хэлцээрийг ингээд шинжилхийн тулд олон одоо орны хүмүүс ингээд цугларсан. дөрөв дахь нь 우주 탐사를 위한 인력을 양성하는 것은 쉬운 일이 아니다. За энэ сансар огт руу ингээд судлахад одоо хүн хүчийг ингээд бэлтгэн гаргах нь болохоор тийм амар зүйл биш гэсэн байна. За эндээс тэгэхээр зөв хариулт нь 39-ийн 2 нь байна. 40-ийг харах юм бол агуулгатай адилхан нэгэн сонгоно. 얼마 전에 국제 우주법이 제정되었다. За хэсэг хугацааны өмнө болохоор олон улсын энэ сансар огторхын хууль батлагдсан гэдэг утгаар байна. хоёр дахь нь 우주 조약은 за энэ хүү сансрын гэрээ хэлцээр нь 구체적인 내용으로 구성되어 있다. За яг ингээ бодиттой нарийн тодорхой агуулгаар оршин тогтнодоо гэсэн утгаар байна. гурав дахь нь 우주 조약은 강제적인 효력을 가지고 있지 않다. гэдэг нь болохоор за энэ сансрын гэрээ хэлцээр нь болохоор тийм алдсан одоо ийм заавал тэгэх ёстой гэсэн тиймэрхүү дүү одоо тийм хүчин төгөлдөр зүйлийг болохоор өөртөө агуулахгүй байгаа гэж байна. дөрөв дахь нь 인공위성으로 인한 전파 방해 문제는 일어나지 않을 것이다. гэдэг нь болохоор хиймэл дагуулаас ингээд шалтгаалсан одоо янз бүрийн цахилгааны доголдол ч юм уу тийм долгионы асуудлууд янз бүрийн ерөөсөө үүсэхгүй гэж байна. Тэгэхээр эндээс 43 нь зөв хариулт байна.